2022 оны 1 сарын 10-ны өдрийн 03 тоод захирамжаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж 5 дугаар хуралдааныг 2022 оны 1 сарын 18-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар товлон зарласан. За өнөөдрийн хуралдаанд эрүүл зохих 39 төлөөлөгчөөс ирсэн 31. За эрдэсийн хувь 79.4 энэ оролцож байгаа тул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж 5 дугаар хуралдааны нэг саналыг оруулж байна. За хуралдааны нэг саналтай төлөөлөгч гараа өргөнө. За олонхын саналаар хуралдаа нээлээ. Хурлын зөвлөл байгуулах тухай 2 хорооны ажиллах журмыг шинжилэн батлах тухай 3-дугаарт нь төлөөлөгчийн ёс зүйн дүрэн батлах тухай 5-дугаарт нь төлөөлөгчийн энгэрийн тэмдгийг үнүүлэх албан бичгийн хэвлэл хуудасны загвар хэрэглэх үргэлжлэн журам батлах тухай 5-дугаарт нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны хүч орон тоог батлах тухай 6-дугаарт нь орон нутгийн сангийн журам батлах тухай 7-дугаарт нь Аранга орон сууцны корпорац орон нутгийн өмчт хязгаарлан хариуцлагатай компани байгуулах дүрэн батлах тухай 8-дугаарт Аранга орон сууцны корпорацийн орон сууц түрээслэх өмчлөх зураг батлах тухай 9-дугаар нь 10 ундраг хувьцаа компани дүрмийг батлах тухай төлөөлөл өдөрт зөвлөлийг томилох тухай 10 газрын үнэлгээний өсчлөл газрын төлбөрийн хувь хэмжээг шинжилэн тогтоох тухай 11 нь барилга шилжүүлэх тухай. За нийтдээ 11 асуудал оруулахаар санал оруулж байна. За энэ асуудалтай холбоотой асуулт байна уу? За асуулт байхгүй бол асуултаа даслая гэсэн төлөөс гараа өгнө үү? За олонхын саналаар хэлсэн. За саналтай төлөөлөгч байна уу? Хэлц асуудалтай холбоотой саналтай төлөөлөгч. За байхгүй саналаа даслая гэсэн төлөөс гараа өгнө үү? За хэлц асуудлаа батлая гэсэн төлөөлөгч гараа өгнө үү? За олонхын саналаар хэлц асуудал батлаглаа. За хурлын зөвлөлд нэр дэвшүүлэхээс өмнө тоогоо тогтоож авъя. За хурлын даргын зүгээс зөвлөлийг 7 оны бүрэлдэхүүнтэй байх нь зөвөө гэсэн саналыг оруулж байна. За хурлын зөвлөлийг бүрэлдэхүүнийг 7 оны бүрэлдэхүүнтэй байхаар санал оруулж байна. За энэ саналтай холбоотой асуулт санал байна уу? За байхгүй бол 7 бүрэлдэхүүнтэй байх тоогоо батлая гэсэн төлөөс гараа өгнө үү? За олонхын саналаар зөвлөл 7 оны бүрэлдэхүүнтэй байхаар батлаглаа. За намын бүлгийн дарга төлөөлөгчд саналаа хэлнэ үү? За Батэрдэн төлөөлөл. За та бүхний энэ өдрийн амгалан айлтгаар Арц намын бүлгээс Чимдийн мөнх хот нямд орж мөнх тогтох 3 хүнийг санал болгож байна. За Монгол Ардын намын бүлгээс Давд Дөржийн мөнх хот Ямц цуглын Болорман Тэрнэдмэд дарга. За тогтоолын төслийг уншаад танилцуулъя. Аймгийн иргэдийн төлөөлсөн хурлын тогтоол, аймгийн иргэдийн төлөөлсөн хурлын зөвлөл байгуулах тухай. Монгол улсын засаг захиргаа нутгийн төслийг нэгж түүний удирдлагын тухай хуудын 48 дугаар зүйлийн 48-ийг 51 дугаар зүйлийн 51-ийн нэгт хэсгийг тус хүндэслэн аймгийн иргэдийн төлөөлсөн хурлын ээлж 5 дугаар хуралдаанаас тогтоох нь. 1. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийг дараах нэр өгөхөй 7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан. За 1. Б. Бачаргал иргэдийн хурлын дарга 2. Ч. Мөнгөт
аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, эр нэмд өрж аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, мөнх тогтох аймгийн иргэдийн төлөөлөгч, Дэ Мөнхбат аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, Цэрнэдмэд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, Бэ Болормоо аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч. За 2 зөвлөлийн ажиллах журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлд үүрэг болгосоо хурлын дарга гэсэн. За ийм тогтоолын төсөл байна. Тогтоолын төсөлтэй холбоотой асуулт байна уу? За асуулт авах асуултаа таслах төлөөс гаргаж. За саналтай төлөөлөгч байна уу? Байхгүй саналаа таслах төлөөс гаргаж. За дараагийн асуудал хороо байгуулалт бүрэлдэхүүн чиг үүрэг ажиллах журмын шинжилгээ болчих тухай. Засаг захиргаа нутгийн дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ын 5 хорооны үйл ажиллагааны чиглэл, тоо бүрэлдэхүүн, түүнчлэн хороо, ажлын хэсэг байгуулах, хороог татан буулгах, тэдгээрийн ажиллах журмыг хурл өөрөөр тогтооно. Гэж заасны дагуу хорооны ажиллах журмын төслийг боловсруулан хөргүүлсэн байна. За ерөнхий журам дотор бол хороо 6 хороотой байхаар ингэж заасан. За энэ хороог би та бүхэнд уншаад танилцуулчих. Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, төсөв санхүү эдийн засгийн хөгжлийн хороо, за нийгэм захин бодлогын хөгжлийн хороо, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо, хот суурин дэд үтсийн хөгжлийн хороо, хууль зүйн хяналт шалгалт өргөл гомдлын хороо гэсэн ийм 6 хороотой байхаар тогтоолоо. Журамд ингэ заасан. За нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос бусад 5 хорооны бүрэлдэхүүнд нийт дэвшүүлэх асуудлаа хэлцгээе. За намын бүлгийн дарга нарт ажлын албанаас албан бичиг илгээж саналыг одоо урьдчилан авсан байгаа. За хорооны бүрэлдэхүүний нэрийг танилцуулъя. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хорооны бүрэлдэхүүн 1. За нутгийн удирдлагын хөгжлийн хорооны бүрэлдэхүүнд за хорооны дарга аймгийн иргэдийн хурлын дарга, гишүүд нь төсөв санхүү эдийн засгийн хөгжлийн хорооны дарга, за гишүүд нь нийгэм захин бодлогын хөгжлийн хорооны дарга, гишүүнд нь байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны дарга, гишүүнд нь хот суурин дэд үтс хөгжлийн хорооны дарга, за гишүүнд нь хууль зүйн хяналт шалгалт өргөл гомдлын хороо. За энэ нутгийн удирдлагын хорооны бүрэлдэхүүн ийм бүрэлдэхүүнтэй байх нэ. Өөрөөр хэлбэл хурлын дарга нь ахлаад хорооны дарга нь олсон ийм бүрэлдэхүүн байх. За 2 дугаар хороо бол төсөв санхүү эдийн засгийн хөгжлийн хороо. За 1-р Ч Мөнхбат, Ө Бэлэг өрнөх, Г орол муу, Эр ням дөрж, Н лавг дөрж, Г галсан дөрж, З жаргал сайхан, Д Мөнхбат, Д үлзий сайхан. За 2 дахь нь нийгэм захин бодлогын хөгжлийн хороо. За Д Бат Эрдэнэ, Д мөнх тогтох, Б Санж Матов, С оюун чимэг, Б оюун төвшин, Б амгалан, Д инх амар, А Батулга, Б Цэрнэдмэд. За байгаль орчин хөгжлийн хороо. Алтай очир, Батбаатар, Э Батулга, Б Батчаргал, Батнааримдал, Б инх 50, Б Өсгөө. За хот суурин дэд үтсийн хөгжлийн хороо. Б Бат Эрдэнэ, С амар жаргал, С отхон жаргал, Д хүрэл сүх, М Батул, З нэргүү, Э Зогтбаатар. Хууль зүйн хяналт шалгалт өргөл гомдлын хороо. Б Мөнхбат, Б Батцэг, Т Мөнх цэцэг, Б Болормаа, Б Гомдөрж, С Мөнх насан, Н Бадар дэрга. За хорооны бүрэлдэхүүн ийм одоо хуваарлсан байна. За дараагийн асуудал хороодын чиг үүргийг тухай. За иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороо байгуулж түүний бүрэлдэхүүн чиг үүрэг ажиллах журмыг тогтоох тухай. Монгол Улсын засаг захиргаа нутгийн захиргааны нэг түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48-ийн 1 хэсэг, 45 дугаар зүйлийн 45-ын 5 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дахь хуралдаанаас тогтоох нь 1. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороог дараах бүтцтэйгээр байгуулсагай. Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, төсөв санхүү эдийн засгийн хөгжлийн хороо, за нийгэм захин хөгжлийн хороо, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо, хот суурин дэд үтсийн хөгжлийн хороо,
хууль эрх зүйн хяналт шалгалт өргөдөл гомдлын хороо. 2. Хурлын хороодын ажиллах журмыг 1-р, хороодын бүртгэгний 2-р, хороодын чиг үүргийг 3-р хавсралтаар тус тус баталсгай, дарга, бие бачаргал. За хороодын дарга нарыг бүлгийн агцнаас танилцуулна. За ардчилсан намын бүлгээс төсөв санхүү эдийн засгийн хөгжлийн хорооны даргаар чим давхтай мөн одоо миний биеийг нийгэм цахим бодлогын хөгжлийн хорооны даргаар Довднямын нэг байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны даргаар Г Алтай очирд төлөвчээ одоо томлохоор томбогож байна. За хотсорн дэд үтцийн хөгжлийн хорооны даргаар Им Батболд хууль эрх зүйн хяналт шалгалт өргөдөл гомдлын хорооны даргаар П Гомдорж гэсэн хүмүүс санал болгож байна. За хороодын дарга нарыг сонгох тухай Монгол Улсын засаг захиргааны нутаг захиргааны нэгт түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48-ийн 1-р хэсэг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хорооны ажиллах журмын 2-2, 2-6 дахь заалтыг үндэслэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж 5 дугаар хуралдаанаас тогтоох нь 1. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хорооны даргыг дараах байдлаар сонгосгой. Төсөв санхүү эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Ч Мөнхбат, нийгэм цахим хөгжлийн хорооны дарга Д Батэрдэн, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Г Алтай очир, хот суурин дэд үтсийн хөгжлийн хорооны дарга Им Батболд, хууль эрх зүйн хяналт шалгалт өргөдөл гомдлын хорооны дарга П Гомдорж. За 2. Батгсан журмыг хэрэгжүүлж ажиллахыг хорооны дарга нарт даалгасгай, хурлын дарга Б Бачаргал гэсэн байна. За дараагийн асуултад оръё. Төлөөлөгчийн ёс зүйн дүрм батлах тухай. За Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38-ийн 5 дахь хэсэг иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нь үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрмтэй байх бөгөөд ёс зүйн дүрмийг хурал батлана гэж заасны дагуу төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн төслийг боловсруулан хэлцүүлж байна. Аймгийн хурлын төлөөлөгчд үйлчлэх үү? Бүх одоо аймгийн хэмжээний сондын төлөөлөгч нар олох уу? Ер нь чиг бол төлөөлөгчийн ёс зүйн үйлчлсэн дүрмөө гэж. За хоёрдугаар энэ дүрмийг үлгэрчилсэн байдлаар засгийн газар хэрэглэх газраас юм уу өгсөн байгаа юу? Урдын ажлын алба боловсруулсан уу? За гуравдугаар бид нар энэ сая хороо байгуулсан. Хороон дээр төсөл дээр ёс зүйн хороо гэж байсан. Хороог Арцнааны бүлгээс санал гаргаад хууль эрх зүйн хяналт шалгалт өргөдөл гомдлын хороо болгоё гэдгээс бид нар батлаад ингээ явсан. Энтэй санал нийлсэн. Тэгээд энэ дотор одоо асуудал багтж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Гэхдээ энэ саяны хорооны үйл ажиллагааны салбарын юм дээр харахад ёс зүйн хороотой холбоотой асуудал аль нэгэнд нь одоо бас тодорхой харагдаг өнгөрчих шиг боллоо. Тэгээд ёс зүйн дүрмийг уншаад хахад энэ дотор ёс зүйн хороогоор шийдвэрлэнэ. Ёс зүйн хороонд ингэнэ гэсэн асуудлууд ёс зүйн хорооны санал өгөлтийг гэдэг бүх юм дээр ингэж явж байгаа. Тэгэхээр чинь нөгөө ёс зүйн хороогоо яах ёстой вэ? Энэ дүрм журамдаа одоо нэг хороотойгоо яаж уялдуулах вэ? Энэ одоо батлагчаар дүрм бол зөвхөн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч хамаатай гэж ойлгож болно. За хоёрдугаар энэ ёс зүйн хорооны дүрмийг үлгэжсэн дүрмийг бол засгийн газрын хэрэглэх газраас бидэнд хөргүүлсэн байж байгаа. За энэ дээр манай ажлын хэсгийнхэн сууж бас суусан. За тэр ёс зүйн хороо байгуулъя гэж өгн одоо төсөл явж ирсэн. Тэгээд энийгээ бол тусдаа бол ийм хороо байгаад шаардлагагүй юм байна гэд нутгийн удирдлагын хорооны чиг үүрэгт оруулаад ингээд ёс зүйн хороогоо бол тусад байгуулах шаардлагагүй гэж ингэж үзээд төслийг оруулсан байгаа. Энэ хүрсэрсэн бүгдийн амрыг ирье. Дандаа нэг хоёр асуулт байна. За энэ 2-3 дээр хурлын төлөөлөгчийн хувьд гадаад дотоодод томилолт аяллаар явахдаа ирэх бүхий албан тушаалт маань шийдвэр гаргуулж удирдамжийг баримтлах гэж байна. Тэгэхээр энд одоо тухайлбал хүн одоо төлөөлөгч аяллаар явахдаа одоо заавал ингэ шийдвэр гаргуулаад удирдамж аваад явах хэрэгтэй юм уу? Энэ одоо ямар ч зүйл бэлтгэхийн хүний хувийн асуудлаар орж байгаа юм шүү гэдэг. Хоёрын хэд дээр 3-3. аа 2-3-3. За дараагийн нэг асуудал болохоор зэрэг 4-ийн 2-3. За энэ дээр одоо ер нь альва дүрм журм боловсруулахдаа хуульд нийцэж одоо боловсруулах ёстой. Тэгэхээр зэрэг энд одоо тухайлбал төлөөлөгчөөс огцруулах гэсэн нэг юм асуудал байна. Энэ одоо хуультайгаа тэр нийцэж байна гэдэг асуулт. За батцыг энэ дээр харуулъя.
За аймаг иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн ёс зүйн үлгэрчилсэн дүрмийг аймаг иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт одоо удаа танилцуулга хийгдсэн байгаа. За өнөөдрийн хуралдаанаар бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрм гэж одоо хэлнэ. Нэг за хоёр дахь зүйл нь бол бид бол одоо засгийн газрын хэрэг эрхлэх газар нутгийн удирдлагын чадхыг бэхжүүлэх нь өсөлттэй хамтарч за өнөөдрийн энэ одоо хилцүүлэгдэж байгаа энэ 5 асуудлыг бол одоо 5-6 одоо үе шаттайгаар хилцүүлэг хийгдэж за үлгэрчилсэн дүрмүүдийг одоо хувааж авч аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлууд за засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг гэж ингэж одоо хэсэгчилж авч энэ одоо үлгэрчилсэн дүрм, ёс зүйн дүрм юу дэг журмуудыг бол боловсруулсан. За энэ талаар бол хилцүүлэг бол хэд хэдэн удаа ингэж хийгдсэн байж байгаа. Хилцүүлэг хийгдсэн дүрм журмын нэгтлүүдийг бол та бүхэн тухай бүрд нь бол одоо та бүхний мэйл хаягаар ингэж хөрвүүлж явсан. Төлөөлөгчтэй холбоотой асуудал, хувийн одоо хувь хүнтэй холбоотой биш, төлөөлөгчтэй холбоотой асуудал болж ирсэн. Энэ нь 2-3 дээр хурлын төлөөлөгчийн хувьд гадаад дотоод томилолт аялаар явсан эрхтэй албан тушаалтаар шийдвэр гаргаж удирдамжийг баримтна гэдэг. За энэ бол зөвхөн одоо энэ юун дээр орж ирж байгаа биш. Ер нь бол бид нар ч гэсэн өмнө нь хурлын төлөөлөгч нар гадагшаа явах энэ асуудал дээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тагнуулын албанд бүх мэдээллүүдийг хүргэдэг. Тэгэхээр энэ бол нэлээд тийм нарийн юм одоо цаана байгаа. Энийг манайхан бас ойлгож байгаа. Тэгэхээр энэ зайлшгүй байх хэрэгтэй асуудал юм байлээ. Дээр нь энэ шагнал бэлэг дурсгалтай холбоотой ёс зүйн хэм хэмжээгээр ч гэсэн бас та бүхэн анхаараарай. Төлөөлөгч бол өөрөө дор мэдэн хэн нэг одоо шагнах өргөшөө гэдэг энэ асуудлууд бас энэ дотор орж байгаа шүү. Сануулъя. Дотоодын төслөөс гэхэд төлөөлөгчийн ёс зүйн үлгэрчилсэн дүрм гэхээр одоо бол ингээд баталж байгаа юм чи үлгэрчилсэн биш үстэй. Тэгэхээр үлгэрчилсэн байхгүй болох тий. Төлөөлөгчийн ёс зүйн дүрм болох бай гэдэг. Тэгэхээр төлөөлөгчч биш аймгийн иргэдийн төлөөлөгчийн гэсэн юм уу. Яа нэг юм санал. Хоёрдугаар саяны энэ ёс зүйн хорооны асуудлыг одоо нутгийн удирдлагын хөгжлийн хороо хэлцэн гэхээр ямар ч юм бэ тий. Энэ бол оновчгүй хат. Тэргүй анхны төслөө явжсэн тэрэн дээр одоо бас санал гаргаад 2 ноён бүлгээс тэгээ энэ чинь угаасаа чиг үүрэг нь өөрөө хууль эрх зүйн хяналт шалгалт өргөдөл гомдлгээд нөгөө ёс зүйтэй холбоотой юмнууд чинь аль аль нь энд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ёс зүйн асуудлаа энэ дээр оруулаад явахгүй бол ёс зүйн асуудлыг нутгийн удирдлагын хөгжлийн хороо шийднэ гэх. Тэгээ бидний батлах гэдэг энэ дүрм дээр чинь тийм ороо явуулчихар ч нэгдүгээр зохимжгүй, хоёрдугаар одоо сумдууд бас одоо аймгийн иргэдийн хурлыг харж байгаа л бас эндээс юм харж байгаа шүү дээ. Хараад сум болгондоо ёс зүйн хороо энэ дүрм юмаа батлаад явна. Тэгэхээр одоо сумд чинь бас дагаад нэг юмнууд явах байх. Тэгэхээр энэ чиг үүргийн хувьд бол хууль эрх зүйн хяналт шалгалт өргөдөл гомдлын хорооныхоо чиг үүрэгтэй ёс зүйн асуудлыг тусгаад явуул зохимжтой болгох гэсэн нэг юм санал. За энэ дээр ерөнхий үлгэрчилсэн гэдэг үгийг авсан. Шаардлагатай байгаа. Үлгэрчилсэн гэхээр бас ёс зүйн дүрмээс батлаад явсан. Энэ дээр ороод ирж байгаа. Зүйтэй байгаа гэж бодож байна. Дөрөвний хэлбэг цэрэн ажлын даргын саналтай нэг байгаа. Тэр арай л хороо хуулийнхаа хууль зохицсон хороондоо байсан байх. Энэ дээр хэд хэдэн асуудал байна л та. Энэ бас санд оруулаад энийг найруулсан чанартай найруулаад явуулчихвал яа гэсэн. Төлөөлөгчийн бүрийн эрхээ шашны болон шашингүй үйл ажиллагаа болов сурталгаанд ашиглахгүй гэж байгаа юм. Төлөөлөгч хүн янз бүрийн шашингүй талаар нэг янз бүрийн яриад явах юм боломж байхгүй л дээ зүгээр. Одоо ч нөгөө цаг үе ямар вүлээ уул технологи материалд манайхан ч оролцох дуртай. Тэгээд ингээ явуулж явахт нь янз бүрийн асуудал орох юм ээ. Энэ мэлийг бас найруулахын талаас нь
шашны үйл ажиллагаа энэ ёс заншилтай холбоотой янз бүрийн асуудал дээр энэ үе янз бүрийн асуудалд ороод явчих бай тийм ээ. Энийг бас найруулган дээр нь ямар баймаар юм тийм ээ. Энэ янз бүрийн тахилга шашны зан үйл чинь бол одоо өргөн дэлгэр болсон цаг үе шүү дээ одоо тийм ээ. Тэгэхээр энэ дээр энэ хувийн нэгэн 6 дээр нэг тийм юм байх шиг байна. Энийг бас редакц хийвэл яадгийн гэсэн юм санал байна. Хоёрын 7 дээр иргэн аж ахуй нэгж байгуулалтаа хувийн харилцаа тогтоож болохгүй гэсэн юм байх. Энэ одоо юу гэж ойлгох юм бол тоо. Энэ тэртээ дөрвөн урт нэртэй хууль байгаа. Ашиг сонирхлын зөрчлөөс үндсэн зэрэглэх Монгол улсын хуулинд бол тодорхой юмуд байдаг л да. Энэ иргэн аж ахуй нэгж байгуулалтаа хувийн харилцаа тогтооно гэдгийг одоо юу гэж ойлгох юм бол иргэн хүнтэй харилцаа тогтоож болохгүй. Аж ахуй нэгж байгуулалтаа харилцаа тогтоож болохгүй гэж болохгүй байх л да. Энэ мэдээж төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа тухайн аж ахуй нэгж иргэнд эрх бүхий тийм ямар нэгэн зөвшөөрөл шийдвэр гаргадаг төвшөнд бол арай өөр байх л да тийм ээ. Яг төлөөлөгч хүн иргэн аж ахуй нэгж байгуулалтаа хувийн харилцаа тогтоож болохгүй гэж энэ дүрмэнд оруулж арай болохгүй байгаа. Энэ арай хүний эрх зөрчсөн юм байгаад байна одоо. Энийг бас найруулга хийж яхан сайжруулсан дээр яг гэж ингэж бодож байна. Ашиг сонирхлын зөрчлөөс үндсэн зэрэглэлтэй урт нэртэй хууль байгаа л Монгол улсад тэрэн дээр бол асуудал тодорхой байгаа. Алуун тушаал хашиж байгаа тодорхой шийдвэр гаргадаг ийм хүмүүс бол тодорхой байгаа. За маань ялгаагүй 24-ний дээр өрөө эрхийн хүрээнд иргэн байгууллагаас мөнгөн шагнал авах. За тэгснээр явж байгаа уур бус биелэг авч болохгүй гэдэг байна. Хууль бус биелэг гэж юу хэлээд байна энэ? Хууль ёсны биелэг гэж бас байна уу? Тэр нь одоо төлөөлөгчийн бүрэн эрхийн хүрээнд гэдгийг бас найруулмаар байгаа юм. Тэрнээс биш одоо янз бүрийн шагнал урамшуул авах тохиолдол хүний амьдрал тохиолдсон шүү дээ тийм ээ. Тэрийн дагалдан одоо мөнгөн шагналтай янз бүрийн байж болно шүү дээ. Тийм ээ одоо янз бүрийн шагналууд зөндөө байгаа. Жоо хожигт одоо мөнгөн шагнал дагж байгаа. Иргэн байгууллагаас мөнгөн шагнал авч болохгүй. Хууль бус биелэг авч болохгүй гэхээр энэ бас найруулгын бас судал тайл гэж харагдаад байгаа. Хууль бус биелэг гэхээр юу ойлгоод байгаа? Хууль ёсны биелэг гэж юу ойлгоод байгаа? Яг нь улсын хурлын өндөр түвшний албан тушаалтнууд бол нөгөө цалингаас нь дээш гарсан бэлэг салга авч болохгүй гэсэн юм юмнууд байдаг л да. Тэгэхээр энэ дээр бас уялдуулаад найруулгын өөрчлөлт оруулах яасан гэсэн юм. Ийм нэг ганц нэг санал байна. Тэгээд энэ ёс зүйн хороо гэдэг үгээ түрүүн Батцэг дарга хэлсэн тийм ээ. Ёс зүйн хороо гэдэг үгнүүдээ аваад ихтэй тэр аль хороонд хариулах уу гэдэг асуудлаа бас ярилцж байгаа шийдсэн дээр байгаа гэсэн юм саналтай байна. Энэ хууль асуудал харилцаа хороонд энэ ёс зүйн асуудлын хамруулаад явсан зүйтэй гэж бодож байна. За хоёрдугаар цаа 3 гадаад гэж хэлсэн. Хүмүүсийн яриа яран хэлбэр явж гадаад зүйл. Дотоодод амрах гэж одоо яг энэ тариад өгсөн энэ нэг оолсон сумдуудаар явдаг ч юм уу. Тэгэхээр бас өдөртөнд бодлох юм шиг юм харагдаад байна. Төлөөлөгч хэцүү болдог. Тэгэхээр би одоо зүгээр гадаад хэлбэр нь оруулаад дотоодод ингээд хасаад явчихвал тойрогтой явдаг сумдаа гэдэг асуудал байж бас өдөртөнд бодлох ч юм уу. Ингээд нэг төлөөлөгч өөрөө их хэмжээтэй сумдад байж хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэрийг бол одоо дотоод гэдэг үгийг хасчаад зүгээр тэр гадаад гэдэг дээр тэр одоо гэх юмнуудыг оруулсан зүйтэй хаа гэж бодож байна. За түрүүн хэлсэн нөгөө юуны хувьд өлөрчилсөн гэдэг үг нь бол хасагдаад явах програмын саналыг бол оруулсан. Түрүүн за дараагийнх нь бид нэр сая хороодынхон ажиллах журмаа, хороодынхон бүтцээ, бүрэлдэхүүнээ, за хороодынхон ажлын чиг үүргээ баталцаа. За чиг үүрэг дотор бол яг ямар асуудлыг айл хороонуудаа хариуцаа явах юм бэ гэдгийг бол сая хэлэлцээд баталсан учраас одоо бол ёс зүйн хорооны үйл ажиллагааг бол одоо тэр хороонд хариуцна, энэ хороонд хариуцна гэж бол ярих нь учир бодолтой байна. Тэгэхээр бол одоо энэ ёс зүйн дүрмэндээ саяны одоо манай төлөөлөгч нарын хэлсэн тэр нөө ёс зүйн хороо гэдэг нь хэвийн удирдлагын хороо болгож өөрчлөөд
ингээд явъя гэсэн гормын саналыг оруулж байна. За, аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын тогтоол төлөөлөгчийн ёссон үлгэрсэн дүрм батлах тухай Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48-1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38-5 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын хуралдаанаас тогтоох нь 1. Аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын төлөөлөгчийн ёссон үлгэрсэн дүрмийг хавсарт ёсоор баталцгаая. 2. Төлөөлөгчийн ёссон үлгэрсэн дүрмийг мөрдөж ажиллахыг аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын төлөөлөгчид ерөнхий хэрэгсэнд хяналт тавьж ажиллахыг хурлын ёссон хороонд за энийг болох нь нутгийн удирдлагын хороонд болно тий. Тус тус даалгасгай дарга дэв ачааргал Төлөөлөгчийн энгэрийн тэмдгийг өргөжлөх албан бичгийн хэвлэл хуудасны загвар хэрэглэх үйлсэн зураг батлах тухай. Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 44-р бүлгийн 44-ийн 1 Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд өмнөх албан бичгийн хэвлэл хуудас хэрэглэх бөгөөд тэдгээрийн загвар хэрэглэх зургийг тухайн иргэдийн төлөөлөгчдийн хурд батлна гэсэн заалтын дагуу Монгол Улсын засгийн газрын 2020 оны албан хэрэг хөдөлтийн нийтлэг журмыг баримтлан баталсан 244 дугаар тогтоол 2021 оны 224 дугаар тогтоолоор тамга тэмдэг хэвлэл хуудас хэрэглэх журмуудыг үндэслэн өнгөрсөн журмыг боловсруулан хэлцүүлэх гэж байна. Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48-1 дэх хэсэг, 44 дугаар зүйлийн 44-1 дэх хэсэг, Монгол Улсын засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоол, 2021 оны 226 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын хуралдаанаас тогтоох нь 1. Аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын төлөөлөгчийн энгэрийн тэмдэг үнэмлэх албан бичгийн хэвлэл хуудсыг хэрэглэх үлгэрсэн журмыг 1-р төлөөлөгчийн албан бичгийн хэвлэл хуудасны үлгэрсэн загварыг 2-р хавсралтаар тус тус баталцгаая. За сонсч тий. 2. Журмын хэрэглэлтийг хангах хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын төлөөлөгчид тухайн шатны хурлын ажлын албанд өөр боловсгой дарга дэв ачааргал. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц оронтой батлах тухай. Илтгэлийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн гишүүнд батцыг танилцуулнаа. За, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц зохион байгуулалт явуулалтын талаарх танилцуулга. Асуудал хэлцээ явуулснаас өмнө яах вэ юм бэ? Асуудал сонссон дээр шүү дээ. Яг хэлцээ явуулт нь шууд асуудал боломгүй байна. За асуудал тань. За, эрхэм төлөөлөгчдөө бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох үндэслэлийн талаар та бүхэн танилцуулъя. Монгол Улсын их хурлаас баталсан Алсын хараа 2050 бодлогын бичиг баримт. За, үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд уялдуулан өөрчлөлт оруулсан засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинжилсэн найруулга, Монгол Улсын нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө, Монгол Улсын засгийн газрын 2019 оны 472-275 дугаар тогтоол, 2020 оны 5 сарын 20-ны өдрийн 184 дугаар тогтоолын 1-2 дахь заалт, засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14-ний өдрийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай 376 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц оронтой чиг үүргийн хуваарийг шинжилэн боловсруулж батлуулахаар танилцуулж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албыг төрийн албаны тухай хуулийн мэрит зарчмыг хангах Монгол Улсын засгийн газрын 2021 оны 376 дугаар тогтоолын 3 дахь хэсэг заасны дагуу 2 хэлцтэй байхаар зохион байгуулж байна. За, үүнд 1 нутгийн удирдлага олон нийтэд харилцах хэлбэс. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр орон нутгийн бодлого төлөвлөлт, түүн тавих хяналтын талаар тодорхой зүйл заалтууд орсонтой уялдуулж, хурлын хуралдаан, зөвлөл, хороодын хуралдааны бэлтгэлийг хангах
орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт болон байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт, сум багийн хуралд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, төлөөлөгчдийн сургалт, иргэд олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурчилгаа, гадаад харилцаа, аймаг орон нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, хэрэгжилтийн үр дүнг тооцох чиг үүргийг оруулсан. За хоёрт нь хууль эрх зүй хяналт шинжилгээ үнэлгээний хэлтс. Хурал, зөвлөл, хороодын хуралдаан, төлөөлөгчдөд хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлэх, дэмжлэг үзүүлэх, төр засгийн бодлого, хурлаас гарсан тогтоол шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтэнд нь хяналт тавих, орон нутгийн өмч, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, орон нутагт хэрэгжүүлэх бодлого шийдвэр, эрх зүйн актын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэнд нь хяналт тавьж, үр дүн шинжилгээ хийх чиг үүргийг оруулсан байгаа. Аймаг иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтцийг боловсруулахдаа одоо байгаа оронтой албан тушаалын тодорхойлолтод чиг үүргийн нэмэлт өөрчлөлт оруулж, хийдэл давхардал гаргалгүйгээр зохион байгуулах, ажил үүргийн гүйцэтгэж байгаа ажилтнуудыг хаалт солихгүйгээр доктортойгоор ажиллуулахаар зохион байгуулах чиглэлийг барьж ажилласан болно. За засгийн газрын 376 дугаар тогтоолыг хурлын төлөөлөгч нартай бүгдөөрэнд нь манай ажлын албаныхан хургуулчээрэй. За та бүхэн тараагдсан төслөөр төслийн 1-р хавсралтан дээр аймаг иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц оронтойг, за ажлын албаны дарга, за тэгээд 376 дугаар тогтоол дээр тусгасны дагуу 2 хэлцтэй байхаар нутгийн удирдлага олон нийтэд харилцах хэлбэс, хууль эрх зүй хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцах хэлбэс гэдгээр ингэж одоо оруулж өгсөн байж байгаа. 1-р хавсралтаа та бүхэн танилцсан бахаа гэж бодож байна. За юуны хувьд 376 дугаар тогтоолоор Арханга Баян Үйлдгээ, за Булган Давхуу, Дорногов, Говьсонбөр гээд нэр бүхий аймагуудыг хурлын ажлын албыг 10-аар байхаар тогтоож өгсөн. За энэ хязгаарын тоо бол засгийн газрын 2019 оны 275 одоо үндсэл тогтоосон ийм тоо гэж ингэж одоо үзэж энэ чиглэлийг бол тогтоол дээр тусгасан учраас бол баримталсан. За бид нар та бүхэнд хүргэж байгаа бүтэц орон тоогоо боловсруулахдаа ажлын хэсэг байгуулсан чиг үүргийн шинжилгээ хийх чиглэлээр бол бид нар ажил үүргийн давхардлыг бий болгохгүй байх талаас нь нэлээд одоо анхаарсан. За тэгээд энэ одоо 376 дугаар тогтоол дээр заасны дагуу бид бол 10 оронтоонд бол бариулаагүй. За 3 за асуулт асууя. Асуултаа хариулаа. Энэ асууж байгаа нь түрүүгээр хариулаад яваад. Би нөгөө танилцуулга хийж байгаа учраас та бүхэнд бас бүрэн дүүрэн ингээд ойлголт өгчүүл гэж бодоод танилцуулж байгаамаа. За анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд одоо нэг хүн гэдэггүй тэгээд танилцуулж байгаа маа хийчихээ байгаа юм. Танилцуулгыг дуусчихлаа шүү дээ. Танилцуулгыг сонсох юм. Танилцуулгыг дуусчихлаа. Арай уулан дуусаж амжаагүй лээсэй. За дуусч. Танилцуулга асуудал дуусч. За тэгээд бүтэц орон тооны хувьд бол 376 дугаар тогтоолоор Архангай аймаг бол 10 одоо төрийн захиргааны албан агч аргатай байна гэж заасан байж байгаа. За бидний хувьд бол төрийн одоо жинхэнэ албан агч гэдэг тезэ англид бол 8 хүнээр бүтэц орон тоон дээр оруулаад за хурлын ажлын албанд ажиллах төрийн үйлчилгээ болон улс төрийн албан агчдыг бол оролцуулсан ийм одоо бүтцийг та бүхэнд одоо хүргэсэн байгаа. За анхаарал хандуулсан баярлалаа. За хэлж байгаа асуудалтай холбоотой асуулт байна. Асуулт. За бай. Өшөө байна. За мөнгө төлөөлөгч, гомдол төлөөлөгч.
Шүү асуулт байна. За байхгүй хоёр төлөвлөсөн асуултаа таслах гэсэн дээрээс орно. За асуулт асууя. За ажлын албаны дарга Батцэг виртийн хурлын дарга хоёроос асууж байна. Энэ засгийн газрын тогтноолоор бол ТЦ-ийн 10 тоног гэж заасан юм биш үү? Тийм үү? 10 тоног гэж заасан байхад та ТЦ-ийг маанаар оруулж ирсэн байна. Энэ одоо бас ямар учиртай юм бэ? За ямар ч байсан ойлгосноор асуучих. Юу чиглүүлэхээр байх шиг. Тэгээд хоолрог юм хэлчих ингэж түү үстэй. Өө тэгээд орно. Тэр чинь асуусан өөрөө гараад асууж штэ. Зарим бас зүгээр арай нэг юм дэж жоохон үнэлтэй баймаар юм. За, ийм л асуулт асуух гэсэн юм аа. За. Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний 376 дугаар тогтоодын за нэгдүгээр хэсэг заалтныг бол би төрөлдөж тийм ээ 10 орон толтой байх. За дөрөвдөр аймаг сумын иргэдийн төлөвчдийн хурлын ажлын албаны цалингийн сан тогтоохоо төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл жагсаалт батлах тухай засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоод төрийн албан тушаалын цалингийн сүлжээ хэмжээг шинжилсэн тогтоох тухай засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолыг тус мөрдөж ажиллахыг аймаг сумын иргэдийн төлөвчдийн хурал зөвлөсгөө гэсэн энэ хоёр заалтыг бодож барьсан. За 275 нь бол төрийн нөгөө жинхэнэ албан хаагчид ТЦ-ийн цалингийн ангилал сүлжээг хэлдэг юм аа. За энэ бүтэц орон тооны одоо орон тоог самдыг та бүхэнд оруулахдаа бид нэр бусад аймагуудын жишгийг авч үзсэн. Засгийн газрын хэрэглэх газраас бүтэц орон тооны хязгаарыг тогтоох санал засгийн газарт орж батлагдсан учраас засгийн газрын хэрэглэх газрын холбогдох иргэдийн холбогдох одоо мэргэжлүүдээс бас зөвлөгөө авч иж энэ бүтэц орон тооны одоо бүтэц орон тоог та бүхэндээ болоод оруулж ирж байгаамаа. Энд одоо энэ гол тайлбарлах бид юу асуувал яах вэ? 275 чинь ТЦ-ийн албаар ангилал зэрэглэл тогтоосон болохоос иргэдийн хурлын оролцоо тогтоогүй шүү дээ. Төрийн захиргааны албаагчдын ангилал зэрэглэл шатлал цалингийн сүлжээ тогтоосон болохоос биш иргэдийн хурлын ч юм уу тэрний зэрэг тогтоогүй байхгүй юу? Тэгээ буруу тайлбарлаад байгаа чинь яг тэр мөнгөөр дараа ойлгохгүй байгаа зүйл шүү дээ. Юу ч гомдолтойгоо яг ТЦ-ийн 275 ч өөрөө ТЦ-ийн ангиллынхаа цалингийн сүлжээ ангиллын тогтоож өгч байгаа шүү дээ. Тэгээ тэрийгээд бид нэр баримталж байгаа. Тэгээд төрийн үйлчилгээ улс төрийн албан тушаалтнууд нь бол бүтэц юуныхаа цалингийнхаа санд багтаагаад ингээд одоо хэдээс тогтоогоо явах боломж байгаа гэдэг ийм чиглэлүүд бол биднээс бас өгөгдсөө. Бүтцийг бас манай ажлын албаныхан боловсруулахдаа бусад аймагуудаас нэлээд аймагуудын энэ хурлын ажлын албаны энэ батлсан төсвийг биднээс бас харьцуулж авч үзсэн нэлээд олон аймагтай бас аймгийн юмнууд авсан байж байгаа. Тэгээ ерөнхийдөө их аймагуудад яг манай энэ төслөө юмд оруулсан байлээ. Тэгээ тэр жишгийн бүрэл манайхан одоо оруулж ирж байгаа шүү гэдэг жаалгаа. За тэгээд илтгэлтэй холбоотой санд байна. За бичээд аваад санд хийж болохын сандын яагаад. За Батэрдэн төлөөлөгч, оюун төвшин төлөөлөгч шүү. За
цэрийн эзэн төлөөлөгч, гомдол төлөөлөгч, зогтоох төлөөлөгч, болормоо төлөөлөгч. За өшөө санал хууль төлөөлөгч нь баггүй мөн төлөөлөгчний санал таслах нэрээс гарна. За 1 2 3 4 5 6. За батлах төлөөлөгч. Би түрүүж гараа үзсэн юм аа. Би асуулт асуугаад асуулт яасахгүй шүү дээ. За би түрүү энэ тогтоолтой олонцуулаад засгийн газрын тогтоолуудын агуулгыг асууж ирсэн. Тэгээд уруу тайлбарлаад ахаар чи асуух боломжгүй байна. Тэгэхээр орон тооны дээд хязгаар гэдэг чинь бол ерөөсөө тэр төрийн үйлчлэл байна уу, төрийн захиргаа байна уу, улс төр хамаагүй шүү дээ. Та өөрсдөө төрийн албаа мэдж байгаа шүү дээ. Илт одоо ингэж юу тайлбарлаад гэх юм. Орон тооны дээд хязгаар гэдэг бол засгийн газраас жишээ 5 газрын дарга байна уу? Би асууя. 5 газрын орон тооны дээд хязгаарыг засгийн газар багтсан байгаа. 43-аас 45 гэдэг юм. За 60 байж байгаа. Энэ доктор багтааж. Тэгэхээр энэ түүгийнхэн тэгээд орон тооныхон биш бол таарах. Улс төрийнхэн биш бол таарах. За яг амьдрал дээр ганц хоёр илүү байхыг үгүйсэхгүй бид нэр ойлгож байна. Тэгэхээр 10 гэж байгаа чинь за 8-аас 10-гээ бодоход нэг дахин нэмэгдүүлээд 18 гэдэг чинь энд хүнд зориулж адган тушаад орон тоо бий болгож байгааг харагдаад байна шүү дээ. Хоёр хурлын шийдвэр эдгээр орон нутгийн хурлын шийдвэр бий даасан байдаг ч гэсэн нэгж байгаа хуулийн 70 дугаар зүйлийг уншаарай. Улсын бодлоготой уялдана гэж байгаа шүү. Төр засгийн бодлоготойгоо уялдана. Энэ чинь тэгээ юутайгаа уялдаж байгаа? Засгийн газрын 377 тогтоолчин бодлого. Дээр нь 54-2 дээр байгаа шүү дээ. Засгийн газрын орон тооны дээд хязгаар засгийн газраас өгсөн орон тооны дээд хязгаар багтааж ажлын хаалганы бүтцийг батлнаа гэдэг. Ингээ бүгдээр эхнээсээ хуулиас ирчөөд засгийн бодлогыг зөрчөөд байхаар одоо яах юм? Нэг нөгөө орон тооны хүн авах гэдэг нь тэрийг л хэлчихтэй. 4 орон тооны тэрийг авчихсан. Тэгээ бусад аймагуд руу шигээр нялзаагаар ич болохгүй. 10 литрийн бетанд 10 литр ус орно шүү. За яг амьдрал дээр бол бид нар сум орон нутаг байгууллага удиржсэн ганц хоёр оронтой цалингийн санд багтаага тийм ээ авч болдгийг. Тэгэхээр энэ усууд түүгийнхэн чинь орон тооны төсөв таарах шүү дээ. За юуны өмнө хурд туссан иргэдийн хурдыг төлөөлөх шаардлагатай энэ мэндийг хүргэе. За бид нар хурд ихтэй хурдынхаа дгийг батлаа. За тэгэхээр хурд маань дгээрээ явах ёстой. За хурдтанд оролцогчид хурдын даргын зөвшөөрөлгүй хэдих хурдтааны хэвийн үйл ажиллагаанд саадуулж хурдтааны даргыг тавьсан шаардлагыг биелүүлээгүй болон хурдтааны дэг зөвцсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээн гэсэн ийм дэгтэй юм байна. Бид нар өөрсдөө дэгээ баталсан чинь одоо дэгийнхээ дагуу цаашаа өргөлжлүүл яасан юм бэ? За мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийнхээ хурдыг төлөөлөгч ёс зүйн журмыг дөнгөж сая бид нар баталсан. Тэгэхээр ёс зүйн журмыг баримтаад цаашаа яваач. Хин дуртаар ингээд дараагийн зөвшөөрлөө хашгираад ингэж баймааргүй байна. Бид нар одоо төлөөлөгчийнхээ хувьд ч гэсэн ёс зүйн журмыг баримтаад явах хүмүүсийн хувьд ч гэсэн за олон нийт биднийг одоо өнөөдөр нийт хангаа ирэх минь харж байгаа учраас хурлаа цааш нь өргөжлүүлээд явъя. Хин ингээд түүх болохгүйгээр ингээд өргөжлүүлээд явах гэсэн юм саналтай байна. За би нэг үг хэлье. За одоо ингэ сая яг энэ хэлцэг асуудал ингээд явж байгаа энэ төлөөлөгчдөд засгийн газрын тогтоолыг харааж өгдөг шүү дээ. За энэ засгийн газрын тогтоол гэж ястаа цагаан дээр хараад бичсэн байж байгаа. Дөнгөж сая бичсэн эндээс асуудаас яриад байгаа. Энд чинь нэг дээр нь бол яг орон тоогийн тогтоогод өгсөн. Тэр дөрөвдүгээр заалт бол ерөөсөө цалин хурц тэр хүн дээр нөгөө зэрэглэл бий тэ энэ бүгдийг тогтоогод өгсөн байж байгаа. Тэгэхээр энийг зүгээр ямар ч боловсралтай хүн энэ тогтоодыг уншаад ойлгох. Тэгэхээр энэ талын аймгийн үлгэр шиг нэг тал нь хаана гэхээр нөгөөх нь харуулад нөгөөт нь хаана гэхээр нөгөөт нь харуулад байгаа шиг яг нэг зүгээр ийм нэг хаашаа асуулт хариулж байгаа дүр үзүүлээд уцаагаад энийг тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг ийм одоо хүн дормжилж байгаа юм шиг ийм хиймэл байна. Нэгдүгээр хоёрдугаар сарын төлөвлөлт ярьж байна. Та нар дэгээ баталчихсан. Энэ дэгээ байж ажил гэдэг. Тэгвэл та нар яагаад энэ засгийн газрын тогтоол батлагдсан энэ тогтоолыг баримтаж ажиллахгүй? Мөртлөө биднийг одоо ийм шаардаад байгаа юм бэ? Би нэг гайхаад асууж байна. Энэ тогтоол дээр тодорхой заасан байна. 10% гэдэг. Төрийн захиргааны улаан тушаалын англи зэрэг жагсаалт тухай энэ гэдэг доор нь дөрвөн юмнуудыг хийж өгөх. Тэгэхээр энэ бүтцийг ингээ харахаар энэ шинэ хуулиар энэ хурлын хороод чинь амар их ажилтай байх юм шүү. Яг энэ хурлын хороодоо яг ямар мэргэжлүүд нь хариуцж ажиллах юм. Харин ч одоо энэ төрийн захиргааны албан хаагч 8 биш 8-аар оруулж ирсэн байна. Тэр 10 болгоод
тэр 6 хурлын хорогоо 3-3-аар нэг одоо мэрэгчлэнтэй хариуцуулж тээзээ болгож өгөөд тэр хүний хариуцлага ч мундаг хэлцэх ажил нь ч их байх юм байна. Тэгэхээр энэ хоёр тээзээгийн оронтой нэмж оруулаад одоо зүйтэй байна. Хурлын хороодыг 3-3 хороо хариуцуулсан. Энэ одоо хоёр оронтойг нэмүүл яадаг юм гэсэн саналыг бол одоо төлөөлөгчийн хувьд тавьж байна. За энэ саяны ярьсан одоо саналууд, асуултуудтай нийлүүлээд нэг дасгал тайлбар хийх гэж бодож байна. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга зүрийн албаны тухай урваараа өөртөө одоо туслахтай, жалгалцтай зөвлөлттэй байна гэсэн даатгагаа. Түүний дагуу за нэгдүгээр, хоёрдугаарт нь одоо бас Ардын намын бүлгийн даргаас санал өгсөн, ардчилсан намын бүлгээс гэсэн бас санал өгсөн. За одоо ер нь 22 оны хууль хэрэгжээд ихэхээр байнгын үйл ажиллагаатай хурлууд байнгын үйл ажиллагаатай болсноо. Тэгэхээр энэ одоо жишээ нь хурлын төлөөлөгч нарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг энэ бүлэг хариуцлага ажилтнтай байгаа ч гэдэг ийм саналыг бол бидэнд ирүүлсэн. За тэгэхээр энэ нутгийн удирдлага олон нийтэд харилцах хэрэгсэл дотор хурлын даргын туслах ардчилсан намын бүлэг хариуцлага ажилтан Монгол Ардын намын бүлэг хариуцлага ажилтан хурлын даргын жолооч гэдэг энэ дөрвөн хүн болоод яг одоо нөгөө англиар бол улс төрийн албан тушаал болоод байна. Тэгээ бид энийг болохоор нийцүүлээд нутгийн удирдлагын хэсрүүгээ одоо оруулъя. За тэгээд одоо төв олгохын тулд бол дээр нь одоо юу гэх хурлын зөвлөл өргөдгөн цагаатгын асуудал энэ ажлын чиг үүргүүдэд бол энийг тусгаж өгсөн байлаа. За одоогийн бидний явж байгаа энэ үйл ажиллагаагаар бол хурлын 3 хороотой байгаа. 3 хороогоо нэг төрийн одоо тээзэгийн ангиллаар ажиллаж байгаа мэрэгчлэнүүдэд хариуцуулж байгаа. Тэгэхээр үйл ажиллагааных нь чиглэл дотор яг энэ чиглэлээрээ оруулаад явъя гэж тусгацсан ингэ явж байгаа. Тэгэхээр одоо түрүүнд Батэрдэн дарга одоо 2 тээзэгийн оронтой нэмэлтээ. Тэгээ түүндээ бол одоо хурлын хороод ажилласан 2 хүнтэй болоо. Тэгэхээр бид бол яг ажил үүргийнхаа хуваар ажлынхаа нөгөө нэг одоо давхар юмнуудыг харгаад, ачааллыг харгаад энэ мэрэгчлэнүүд дээр хурлын хороодын ажлуудыг бол нэмээд ингээд одоо явж байгаа гэж тавхаа ойлгоорой. За хууль эрхлэлцүү хяналт үнэлгээ шинжилгээ гэж энэ тал дээр яг хууль эрхлэлтэй холбоотой нэг хасгом, за орон нутгийн өмч, за тэгээд энэ тэмдгэрээс өрсөн сэргийлэх гэсэн энэ одоо асуудлуудаа бол хууль эрхлэлцүүгээ ихсэн одоо хэсрүүгээ оруулаад ингээд одоо явж байгаа. Улс төрийн албан тушаалтын төрийн албаны хуулиар засаг дарга, бүх шатны засаг дарганаар байгаа шүү. Тэр ямар нэгэн ажил мэргэжлийн хараа улс төрийн албан тушаалтын болчиход ямар ангил гарч ирээд байгаа. Тэр түүгээрээ байж болох. Тэр байх гэдэг бол түүг байж. Чи улс төрийн албан тушаалтын бид хурлын даргын туслах намын бүлэг хариуцсан ажилтнууд хурлын даргатай холбоотой хурлын даргын хайрч өөрөө ингэж тэр хуулинд шатны засаг дарга хурлын дарга тийм шатны засаг дарга хурлын дарга хурлын гишүүд иргэдийн улсын албан хуулиар байх хурлын одоо даргын туслах чинь төв хурлын дарга чинь 38 зүйлэгтэй шүү дээ. Төв ямар хүн зүйлэгтэй төв тэр 38 зүйлэг бүлэг хариуцсан гэдэг төв л болно да. Зүгээр чи өөрөө буруу тайлбарлаад байгаа тийм төв. Энэ одоо нөгөө юу гэж жишээж болно гэсэн юм за сая одоо үүсэн намар даргаад яг одоо шинээр төвлөрсөн засаг дарга бид нар хурлын төсвийг бол боломжийг тавьж өгсөн. Хоёр даргаасаа зөвшөлдөөд нэлээд нэмэгдүүлсэн гэж би ойлгосон. Хаана тэргээр бол ерөнхийдөө нөгөө нэгд бид нар төсөв хангалттай гэдэг үүднээс юмаа нэмж байгаа байх гэж би ойлгож байна. Өөрөөр хэлбэл чи ийм тайлбарыг юм өөрөө бороо. Эцээст нөгөө үгээр бүрийн явж байдаг хүн бүх процедурыг өгч явуулчаад тэдний хараас явж байгаа чихэн үлдээд охин би процедурыг өгч явуулаад үгч миний чих хөлтгөө гэсэн юм. Тэгээ чи бид нар өөрөө охин юм байна. Танаа хаалгын төсөв хангалттай нэмсэн. Тэгээ тэрийг та үндэ одоо яаж ийм хийдээ чи болохгүй юу? Тэр байхгүй байсан бол жоохон буулга баталсан бол өдөрт 14-өр л явж байгаа шүү дээ.
Та тэрийг бодлоо. Бид байхгүй юм их яриаггүй шүү дээ. Өнөөдөр хурдын төсвийг бол өмнөх хурлууд дээр байгаагүйгээр нэмэгдүүлсэн. Энэ дээр одоо засаг дарга, хурдын дарга, бүлгүүдийн дарга нар маш их ажилласан. Тэгээд бид та нарыг ингэ дураараа дунд чимгэрж иргэлтлээгүй шүү дээ. Хурдан дамжуулъя. За энэ аймгийн эрдэнэт хөрөгчтэй хурлын ажлын албаны бүтцтэй холбоотойгоор саяны завсарлагаагаар хурлаа. Монгол Ардын намын бүлгийнхаа саналыг бас хүндэтгэн үзлээ. Ингээд бүлгээс одоо энэ ажлын албаны 2 бүтээ 2 хилцтэй одоо байгаа 14 оронтойгоор байцлаа гэдэг ийм саналтай хүлээ. За хурлын хурдан дотоод зохион байгуулалт хариуцсан ахлах мэрэгчлэн гэдгийг одоо хэлцүүлсэн дарга руу харуулаад тэмдэргээс урьдчилан хэрэглэх зөвлөлийн нарийн бичгийн дарга гэдгийг бас нэг тал руу харуулаад энэ хоёр оронтойгоо хасаад хоёр намын бүлэг хариуцсан хоёр ажилтан гэдгийг хасаад ингээд 14 бодлоо байгаагаараа байлгая гэдэг байдлаар одоо олонхын бүлэг санал оруулж байна. Тэгээ ер нь бол одоо би бас нэг 7 сонгогдож 20 хэдэн жил хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, хурлын дарга гэж ингэж сууж ирсэн энэ хугацаанд дотор хурлынхаа ажлын албаны оронтойг бол ингэж бууруулж эхэлж байгаа тохиолдлыг анхаал үзэж байна. Уул нь бол одоо төлөөлөгчд хурлынхаа ажлын албыг л сайн байлгахын тулд одоо гэхдээ тэргүүл нөгөө хурл өөрөө энийг бүтцээ баталж өөрөө энэ оронтойгоо баталдаг байсан. Миний үед бол тийм байсан. Одоо бол бас ийм одоо янз бүрийн засгийн газрын тогтоол гэдэг янз бүрийн тогтоолууд гарч нэгжийн хууль шинжилгээнтэй холбогдуулаад бас ингээд хуулийн өөрчлөлтүүд орсон байгаа учраас ямар ч байсан одоо байгаа энэ бүтцээр ингээд татаад өгөө гэдэг одоо ийм төгөлтөнд хүрлээ. Аймгийн эрдэнэ төлөвчдийн хурлын ажлын албаны бүтц оронтойг шинжилэн батлах тухай Монгол улсын засаг захиргааны төсвийн нэгж төвний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48-1 54 дугаар зүйлийн 54-2 дахь хэсэг Монгол улсын засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 376 дугаар тогтоолыг тус үндэслэн аймгийн эрдэнэ төлөвчдийн хурлын ээлж 5 дугаар хуралдаанаас тогтоох нь 1. Аймгийн эрдэнэ төлөвчдийн хурлын ажлын албаны бүтцийг 2 хэлцтэй 14 оронтойтой байхаар баталцгаая. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулах аймгийн эрдэнэ төлөвчдийн хурлын тэргүүлэгчдийн холбогдуулан 2021 оны 1-р сарын 6-ны өдрийн 1-р тогтоолыг хүчингүй болсонд тооцоогоо хурлын дарга бие учрал. За дараагийн асуудал орон нутгийн сангийн журам батлах тухай. За орон нутгийн сангийн журам гэдэг нэгжийн хууль бас нэгжийн хууль өөрчлөлт шинжилгээнтэй холбогдуулаад ингээд хуульчлагдаад гарцсан. Журам нь бас ингээд үлгэрчлээд ирсэн байх гэж ингэж бодож байна. А зөвхөн яг энэ журман дээр манай аймаг орон нутгад онцлогтой одоо нэмсэн юм байна уу? Манай аймаг орон нутгийн онцлогтой холбогдуулаад хууль нийцүүлж нэмсэн зүйл заалтууд байна уу? За. Үгүй өгтөн дээр төлөвлөгчдийн министрийн амт гаргая. Өнцөдийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор нэгжийн хууль буюу Монгол Улсын засаг захиргааны төлөвлөгөөний нэгж түүний удирдлагын тухай хууль өөрчлөгдсөн. За төсвийн эрх мэдлийг орон нутагт бас тодорхой төвшөнд нэмэгдүүлэх, мөн дагах үүрэг хариуцлагыг татварын дээр орлогын хэмжээг нэмэгдүүлэх зэрэгээр бас ингээд орон нутгийн төсвийн эрх мэдлийг иргэдтэй холбоотойгоор энэ төсвийн ус орлогыг одоо энэ төрлийн дасан төвлөрүүлэлт зарцуулах чиглэлийг энэ нэгжийн хуулиар зааж өгсөн байгаа. Ерөнхий удирдлагын загвар дээр сууж энэ журмынхаа төслийг боловсруулсан. За манай аймгийн хувьд нэг онцлог байгаа. Бид нар орон нутгийн төсвүүд ангараа бүрдүүлж чаддаггүй улсын төсвөл татаас авдаг юм аймаг. 22 оны төсвийн орлогыг биднээс одоо нэмэгдүүлж ирүүлсэн байгаа. За энэ жилдээр бол одоо орон нутгийн төсөв батлах хүртэл ярьсан учраас илүүц за ер нь одоо цаашдаа бид нар нэгэн байгаа орчны асуудал, байгаль технологийн асуудал, байгаль технологийн дөрөлтийг яаж зохицуулах вэ? За энэ одоо 20 сая модтой тэрэн модны үндэсний хөдөлгөөн байна. Одоо аймгийн онцлог хүмүүстээр аймгийн өдөртөө тэр нөгөө
онцлог машины дугааруудыг зарж борлуулах ч гэдэг юм уу. Эсвэл одоо аймгийн 100 жилийн холбоотой хандив мөнгө гэдэг юм уу. За энэ бүхэн ингээд бүсгийн гадуурхын орлогууд нэг сан төвлөрөө зарцуулагдаад явхаар янз бүрийн хадгалах сэдв эсвэл компани нийгмийн хариуцлагын хүрээндийн ажил, орон нутгийн хөгжил, тус нэмэртэй ажил санаачлах ч юм уу. Энэ бүх юм маань энэ сангаараа дамжаад энэ сангийн журмыг бас өвзөө ямар хянуулахаар байгаа. Тэгээд энэ сангаар дамжаад хяналттай аудитаар хянагдаад ингээд төсвийн бүрдүүлсэн хэсэг маягаар ингээд цааш явах юм аа. Зүгээр манай аймагт тулгамдж байгаа орон сууцны эрэлт хэрэгцээтэй холбоотой асуудал байгаа. За энэ бичээрийн дөрөв бичээрийн менежментийг хэрэгжүүлэх шаардлага байгаа. За энэ сангаараа дамжуулаад олон улсын төсөл хөтөлбөрөөс ус дэмжлэг авах мах гэдэг маш олон зүйлийг орон нутгийг хөгжүүлэх, нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх энэ чиглэлээр энэ сангийн үйл ажиллагааг дэмжлэг бодлож ингэж явуулах юм аа. Яг аймгийн ингээд онцлсон бусад газраас яг өөрөөр оруулсан зүйлүүд байхгүй гэдэг. За мөнгө. За нэгдүгээр энэ нэг зориулт энэ сангийн хөрөнгийг зарцуулах зориултууд байгаа. Энэ дурдсан байгаа. Энэ нь одоо орон нутгийн нөөц хөрөнгийг зарцуулах нөгөө зориултууд бас байдаг. Тэрнтэй давтсаж байгаа юу? Одоо хуучнаар засаг даргын нөөц гэж нэрлэдэг тийм ээ. Тэр нь орон нутгийн нөөц гэдэг баха яг. Үгээрээ тэрнтэй энэ зарцуулахын зориултууд нь давтсаж байгаа юу? За хоёрдугаар орон нутгийн өмчт болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухайн жилийн үйл ажиллагааны цэвэр ашигын 20% одоо нэг хүйс хүрт бас тооцохоор гэж оруулсан байна. Энэ одоо зөвхөн хууль дүрмэд нийцж байгаа юу? Ийм хоёр асуулт. Засаг даргын үйл ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбоотой нөөц сангийн зарцуулах журамтай давтсаж байгаа зүйлүүд бол мэдээж бий. Одоо амжилтын эсрэг гэх юм уу. За энэ орон нутгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн зарим зүйл залтуудыг хэрэгжүүлэх тал дээр бол бас давтснаа. Энэ самбал ерөөсөө одоо үеийн аймгийн засаг дарга нь бид нар бас улс төрийн өнцгөөс нэгээ хавтаад амд амтсан яриагаар тэргээ улс төр болоод ингээд явдаг. Энэ сангийн үйл ажиллагаагаар одоо энэ бүх юм байхгүй болсон. Яг энэ сангийн үйл ажиллагаанд заасан тэр засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлэх, мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх, аймгийн нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх энэ үндсэн шилжилтээр энэ сангийн үйл ажиллагааг зорилтын заагаад өгсөн учраас энэ дээр тэр ямар их усүрээс оруулах нь заагдсан, зарцуулах чиг үүрэг нь заагдсан учраас одоо янз бүрийн хадгалах сэдв байхгүй. Нийт эрх ашигт энэ сангийн үйл ажиллагаа зориулагдаад явна гэдгийг хэлье. Журмын 4-2 дээр байсан байгаа орон нутгийн сангийн нийт батлагдсан төсвийн 30% аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын сандыг үндэслэнэ бичсэн байна. Энэ нийт батлагдсан төсвийн гэдэг үг. Нийт батлагдсан гэдгийг нь дарахгүй болохгүй хаа. Орон нутгийн сангийн төсвийн 30% гэж явах байх гэж бодож байна. Дээрээс нь орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд тухайн жилийн үйл ажиллагааны цэвэр ашигын 20% гэж би заагаагүй 20% заагаагүй байсан шиг санах юм. 51 байж болохгүй юм уу? 51 нь байж болохгүй юм уу? Орон нутгийн өмчит компани шүү дээ. Тийм байгаас тэгээд цэвэр ашиг гэж хэлсэн. Тийм үү? Тэр нөгөө нийгмийн асуудал гэдэг бүх юмнуудаа төлөвлөөд үлдсэн ашиг. Тэр ашигын 51 нь яагаад байж болохгүй? Тэгээд энэ хэрвээ хуулинд нь нийцж байгаа бол 20 гэдгийг 51 болгооч гэсэн ийм л санаа. За батлын төлөөлөгч. За энэ их чухал юм байна. Ялангуяа энэ аймгийн 100 жил болох гэж байгаатай холбогдуулаад бид бас тасаг барьж байгаа үед 90 жилийн ой тэмдэглээд тэгээд бас хандив хүмүүсээс авах гэхээр соёл ном нь болохгүй гэдэг төрийн бус байгууллага байгуулаад тэр төрийн бус байгууллагаар дамжуулж манай хурлын одоо үжээ төрийн сангийн мөнхөд дарга хин курсурын дарга гэдэг нээлж нэг төрийн бус байгууллага байгуулад тэгээд бас тэрүүгээрээ хандив мөнгө аваад зарцуулаад дараа нь тайлан гаргаад интергээл зөндөх ажилтай бэлтгэж ийм одоо бэлэн
ийм сан хуулиараас зөвшөөрөд байгуул гэдэг энэ бол бидний хувьд бол бас их ач холбогдолтой ийм ажил байна. Энийг одоо дэмжиж байна. Тэгэхээр нэг санаа байна. Өмнө нь одоо энэ 3-ыг л оруулж болох юм шиг байна. Ер нь аймаг орон нутаг өөрөө боон гаргах замун одоо хувьцаач гэдэг юм уу, эсвэл одоо энэ орчин үеийн нэр томьёогоор коинч гэдэг юм уу бас гаргаж мөнгө усгах ийм арга байна л да. Тэгээд энэ талаар бас нэг зөв залт дуртай даруйчвал бас зүгээр юм уу гэсэн ийм санаа байна. 3-1-ийн 7, 3-1-ийн 8 гэдэг юм уу. Энэ дээр одоо тэр санхүүгийнх нь хил томьёолыг оруулаад тэгээд ингэж одоо бонд юм гаргаж болно ч гэдэг юм уу. Коин юм гаргаж зарцуулж болно ч гэдэг юм уу. Ийм маягаар нэг томьёол нэмээд их усүр дээр оруулаад өгөөч гэж санал байна. Тэр нөөц сан засаг даргын нөөц сангийн зарцуулалтаас давтж байгаа зарим юуг бол одоо юу гэдэг стартер бол бас байж болох юм аа. Зүгээр орон нутгийн өмчт үйлдвэрийн газрын тухайд манай аймагт одоо ашигтай ажилладаг ганцхан байгууллага орон нутгийн өмчт үйлдвэрийн газар байгаа. Тэр нь ундраг ус уг ашиглалтын ундраг компани байгаа. За энэ нөр Азийн хөгжлийн банкны хоёрч тийм зээлийн төлбөр график гарцсан ингээ явж байгаа. За холбогчлолтын тухайд усаас дөрвөн төрлийн татаас аваад ингээд орон нутгаас төсвийн дэмжлэг аваад үйл ажиллагааны явуулдаг зүгээр ашигтай ажилладаг орон нутгийн өмчт үйлдвэрийн газруудын хүмүүс. За Арангад үйлдвэрлэлийн худалдааны төв гэхэд театрын хадгалтын зардал одоо өөрийнхөө байрны хадгалтын үйл ажиллагааг одоо театрын зардал ингээ авчиргаад явж их жишээтэй. Тэгээд энэ бол 50% хөг байх бас боломж муу юм аа. Ашигтай ажилтдаг орон нутгийн өмчт үйлдвэрийн газар байхгүй учраас за хурлын даргын саналаар 30% гэдэг бол бас аймгийн иргэдийн хурлын даргын хувьд хурлын даргын чиглэлээрээ хэрэгжүүлэх за нутгийн өрөөнд төсний байгууллагыг эндэгжүүлж иргэдтэйгээ харилцах юм дээр бас нэг зардал мөнгө шаардлагатай байдаг. Энэ дээрээс энэ сангаас бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж болох юм гэдгийг хурлын даргатай зөвшөөрлөсний үндсэн дээр түрүүний заалтыг оруулсан. Батлагдсан төсвөөс илүү энэ орон нутгийн санд жилд бол хэдэн төгрөг олохыг бол томилж идэх юмс боломжгүй хүмүүсийн хандив явуулж идэж байгаа учраас түрүүн 3-ын тэр нэг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж гэдгээр одоо юу гэх юм тэр дугаарыг дуудлага худалдаач гэдэг юм уу. Тиймэрхүү үйл ажиллагаанаас одоогоор тулна гэсэн санаагаар оруулсан ийм заалт байгаа. Тэгээд давдржин мөнгө төлөвлөгчийн хэлсэн зэрэг хууль зүйн нийцүүлэх төсвийн хувьд малтгаа үед холбогдохын тал дээр нь бас заамтаар цуглуулж байгаа. Энэ ажлыг гаргаж энэ дээр боловсруулсан байгаа. Тэгээд хууль зүйн ямар бас эцний хяналтын гэдгийг бас яа. Аймгийн орон нутгийн сан байгуулж журам батлах тухай Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвшээ нэг түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17-гийн 2, 48 дугаар зүйлийн 48-ийн 1 хэсгийг тус үндэслэн аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын хуралдаанаас тогтоох 1. Аймгийн орон нутгийн сан байгуулсугай. 2. Аймгийн орон нутгийн сангийн журмыг хавсралтаар баталсугай. 3. Журмыг мөрдөж ажиллахыг аймгийн засаг дарга им бачаргалд даалгасугай. Хурлын дарга бие бачаргал. Арангай орон сууцны корпорац орон нутгийн өмчт хязгаарлагдсан хариуцлагатай компани байгуулж дөрвөн батлах тухай. За энэ хурлын тараасан материал дотор байгаа энэ 7-8 дугаар 2 асуудлыг бол ерөнхийд нь одоо уншсан. Бараг нэг шугамар явуулгаар асуудлууд надад санагдсан шүү. Тийм ээ? Тийм. Нэг л асуудал байна тийм. Тэгэхээр одоо би бараг энийг нэлээд олон жилийн өмнөөс бараг хүсч мөрөджсэнх нь хаашийн энэ Арангайгийн цэцэрлэг хотын төлөвлөлтийг нэг хийхэд бид чадахгүйсэн баггүй. Орон сууцыг одоо дураараа газар байдаг, нэгдсэн шугамд хадаад чаддгүй, төвийн шугамд холбогдож чаддгүй. Тэгээд аргаа бараад нэг замын уулзуур гэдэг юм уу, нэг нөхцөлдөр байшин байдаг. Тэгээд цахилгаанд холбогддог. Энэ асуудлыг зэгслэх үүднээс одоо энэ орон сууцны санхүүжилтийн корпорацуудыг байгуулж байгаа болов гэсэн бодол төрсөн. Тэгээд энийг өөрөө юутай уялдуулж өгөх гэвэл нэгдүгээр энэ өвөл бид нар газрын төлөвлөгөө батлахтаа
нэг төрийн байгуулагчдод өссөн сонгон шалгуулалтад газар олгосон шүү дээ. Энэ бол өөрөө ингэ төрийг төлөөлөх юм байна. Энд дээр бид нар төлөвлөлтийн газрыг олгоод тухайн одоо санхүүжилтийн корпорац нь тэр менежментийг хийгээд дэд бүтц зураг төсвийг одоо хийж өгөө тийм ээ. Ингээд төлөвлөгөөний дагуу явах юм бол энэ одоо үр дүнд хүрэх юм. Дээр нь үн ханш байна, хэлбэр хийц байна. Одоо ганц нэгээр нь барих юм уу, хотхон маягаар нь барих юм уу гэдэг энэ өөрөө их том агуулгыг одоо агуулж байгаа том асуудал учраас одоо би төлөөлөгч байгаа хуваарь энийг дэмжиж байгаа. Гэхдээ бид нар орон нутгийн өмчт компани байгуулж байгаагүй байгуулж ирсэн олон одоо туршлагууд бий байгуулж ирсэн тэгээд татан болгож ирсэн даримт татаас өгч ирсэн тийм. Тэгэхээр яг энэ зах зээлийн зарчмаараа явж чадах үгүй юу гэдгийг бас сайн дүн шилжлээ хийх хэрэгтэй. Тэгэхгүй одоо нэг 3-4 хүн өрөө зуучаад офс дүрээсэлчээд аймагаас мөнгө татаа суугаад ах юм бол бас дэмий. Харин өөртөө ингээд сүхбэтэй ингээд ажиллаад орон зууны компаниудыг ураад төлөвлөлтөө хийгээд жинхэнэ одоо энэ нөгөө бид нар шийдэж чадахгүйгаа долооныхаа асуудлыг баг шийдэж шүү дээ. Бол тэгээ энэ ажлын эхлэл болоо гэж бодож бас энэ засаг даргаас орж иж байгаа энэ саналыг би төлөөлөгчийгөө дэмжиж байгаа. Цэцэрлэг хот маань төлөвлөлтөө ард иргэд маань ажиллаад өгтөө орон сууцсан удаан байна те. Таг тухтай амьдрах ёстой гэдэг үүднээс энэ асуудлыг дэмжиж тэгээ баг энэ хоёр асуудлыг нэг болгоод хэлэлцүүл яасан бэ гэсэн оройн санд оруулж байна. Аранга орон сууцны корпорац орон нутгийн өмчт хязгаарлалтанд хариуцлагатай компани байгуулах тухай Монгол Улсын засаг захиргааны нутгийн төсвийн түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ийн 1-11, 35-ийн 1-12 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48-ийн 1 дахь хэсэг, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77-гийн 1 дахь хэсэг, засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоодыг тусгас үндэслэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 5 дугаар хуралдаанаас тогтоох нь 1. Аранга орон сууцны корпорац орон нутгийн өмчт хязгаарлалтанд хариуцлагатай компани байгуулж дүрмийг хавсралтаар баталцгаая. 2. Батлагдсан дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн засаг дарга энэ бачаргалд даалгасгаая. Хурлын дарга бачаргал. За орон сууцыг түрээслэн өмчлүүлэгч журам батлах тухай Монгол Улсын засаг захиргааны нутгийн төсвийн нийт түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ийн 1-13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48-ийн 1 дахь хэсэг, орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ийн 1 дахь заалт, засгийн газрын 2015 оны 48, 2019 оны 138 дугаар тогтоолуудыг тус үндэслэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж 5 дугаар хуралдаанаас тогтоох нь 1. Орон сууцыг түрээслэн өмчлүүлэх журмыг хавсралтаар баталцгаая. 2. Журмыг хэрэгжүүлж үр дүн тооцсон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тайлгнаж ажиллахыг аймгийн засаг дарга эм бачаргалд даалгасгаая. Хурлын дарга бие бачаргал. Ар ус ундрах хувьсат компани дүрмийг шинжилэн баталж төлөөлөл өдрөх зөвлөг томлох тухай илтгэлийг аймгийн засаг даргын бачаргал танилцуулнаа. Эрхэм төлөөлөгчдөө орон нутгийн өмчт ар ус ундрах хязгаарлалтанд хариуцлагатай компани дүрмийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар тогтоолоор шинжилэн баталжээ. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийг 2022 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлтөд холбогдуулан шинжилэн боловсруулж батлуулах шаардлагатай болсон. Тус хуулиар иргэдийн төлөөлөгчдийн хурал тэргүүлэгчгүй болсон орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх эрх нь иргэдийн төлөөлөгчдийн хурал байхаар хуульчилсантай холбоотойгоор хуучин дүрмийн найруулгыг засч зарим өөрчлөлтийг тусган дүрмийн төслийг боловсрууллаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 37 дугаар тогтоолоор томилогдсон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн ихэнх нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн өөр албан тушаал томилогдсон тул төлөөлөн удирдах зөвлөлийг шинжилэн байгуулах шаардлагатай болсон. Иймд ар ус ундрах орон нутгийн өмчт хязгаарлалтанд хариуцлагатай компани дүрмийг шинжилэн батлах төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилуулахаар танилцуулж байна. Хэлэлцсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Тэгээд ундраг байсан тийм ээ. Тэгснээс үл дар ус болоо тэгээд ингээд нэг уг нь энэ хоёрхан хэлбэр байна гэдэг байгаа шүү дээ. ХХ. Орон нутгийн өмчт гэдэг чинь 100% нэг л өмчийн эзэнтэй гэсэн үг шүү тийм ээ. Орон нутгийн өмчт дээр нь ХХ болчих юм уу компани хуулиараа. Энийг одоо нэлийн дээр бас аав даргаас сууд олон жилийн өмнө нэг өөр хэдүү хариулт сонссон юм л да. Тэгээд
Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж ойлгож байгаагаар бол одоо энэ хувийн одоо нэг болон нэг хоёр хүний өмчийн компани гэж ойлгоод байгаа. Одоо би буруу ойлгоод байж магадгүй л дээ. Тэгэхээр энэ тэгээд нэрнтэй нь холбоотой маргаанууд байдаг юм байдаг. Энэ компанитай тэгээд энэ нэг дахиад тэгээд нэг саяныхууд энэ гомдор төлөөлөгч юутэй давцаж байгаа. Хоёр дахь асуулт нь энэ тууз байсан юм уу? Хайчваа нөгөө тууз нь татан буулгасан юм уу тэр туузаа? Өмнөх туузаа. Туузгүй явсан юм уу? Ямар учиртай бэ? аймгийн цэцгийн захиалгаар хийх компани болсон. Энийг өөрөө явуулаад байгаа хүмүүс нөгөө ярианы хайр гэдэг орон нутгийн өмч үүдэрийн хатад яваад байдаг. Жинхэнэ улсын бүрдтэй хангалтын дээр хийх компани явсан. Түүнд бол 20 оны 7 сард тэргүүлэгчдийн тогтоолыг батлсан байгаа. Тэгээд тэр юу бол одоо чинь төгөлдөр явж байгаа юм чинь. Тэгээд тэргүүлэгчдийн тогтоолыг том урдаас шингүү болох. Ерөнхийдөө энэ туулбар шинжилэн байгуулсан гэсэн туулбар болгоно. Атуу жинхэнэ туулбар тогтоол тийм оруулаагүй. 2002 онд нэг тэргүүлэгч байсан юм а. Тэгсэн чинь нэг Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжих чөлөө яах гэж чөлөөд нэг хээхи компани болох шаардлагатай байсан. Тэгж нэг тэр нөгөө шаардлаганд нийцүүлэхийн тулд хээхи компани болгож одоо нэршлиг гэж зөвхөн гаргаж ирсэн санаж юм би одоо. Тэгэхээр бол орон нутгийн өмчөд хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж байхгүй учраас яагаад энэ дээр нөгөө гэрчлэгийг нь авсгахч болоогүй тийм үү? Уул гэрчлэгийг нь авсгахсан байсан бол тэр гэрчлэгийн дээр чи хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдэг ардтал дээр шал өөр нэр орцсон явж байгаа юм биш үстэй. Дараач үгүй байлгүй дээ. Тэгэхээр ямар ч байсан ар усгээ бас хизээ эн чинь бас ар ус болчихоо. Яагаад бас ингэсэн юм бэ? Мэдхгүй одоо тэгээд ундрагал компани байсан. Ер нь зүгээр орон нутгийн өмчөд хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж байхгүй юм чинь орон нутгийн өмчт компани ч гэнэ орон нутгийн өмчт үйлдвэрийн газар ч гэнэ хууль нийцсэн нэршлэр нэрлүүл яасан юм бэ? Нэг би бас энэ дээр эргэлзэж байна. Хоёрдугаар тэр татан буудахыг нөгөө сая асуучлаа. Тэгэхээр бид одоо нөгөө хуучин байсан туузыг одоо бид нар татан буулгах ёстой юу? Хуучин нөгөө хуультайгаа хамт татан буугаад болоодохгүй. Тэрийг бас тодруулмаар байна тийм. Яг үнэ энэ их олон нэршил солилцсон юм байна. Юунууд нь тодорхойгүй байсан юм байна. Тэрвээ одоо манай нэмдэрчгүй маань эдгээр үүсгэн байгуулагчдад төлөвлөлтөд явсан юм байна. Бэнлээ энэ удирсан хуулийн хавцны юугаар удирсан орон нутгийн чиглэл тэр хэдүү нэг энэ онд эднийх маань 30 жил яваад төлөвлөсөн шүү дээ. Нэг би баярын уралд ирэх бүр нэг хэсэг хүмүүс бидний ороогаар өмчний оролцоо байх ёстой гэсэн тийм ярьдгийг байна. Энэ удирсан хуулиар бол энэ өмнөх юмнуудыг хараад хаад байхгүй байлаа. За энэ нэршлийн өвлөл энэ нэрэндээ тааруулах гэсээр яваад ийм 10 сундраг гэх нь одоо гэх юм байна шүү. За түүцийг нөгөө өмнө байгуулсан тэр юу бол аяндаа өөрөө Монгол Улсын засгийн хуулиар нөгөө өмнөх юу нэцүүчээс хуулийн шинэ үйлчлэлээр энийг бол аяндаа урал өөрөө өөрчлөн батлахад энэ хууль нийцэж байна гэсэн үг. Тэндээ заавал чөлөөлөлт тийм үү? Одоо нөгөө зөвлөгч нь байхгүй шүү дээ тийм ээ. Тэр нөгөө Харус ундраг компани нийслэлийн хувьд бол 16 онд улсын бүртгэлийн ерөнхий болоод нөгөө улсын хэмжээнд давтрын юуны улсын бүртгэлийн аж ахуйн нэгжүүдэд нэрийн давхарлыг ажилласан юм байна. Тэгээ ундраг гэдэг компани бол анх 92 онд Улаанбаатар улсын Баян зүрхлөө бүртгэгдсэн компани байгаад өмнө бүртгэгдсэн. Манай ундрагаас өмнө. Тэгээ яг адилхан ундраг гэх. Тэгээд энийг ерөөсөд давталтын ажиллах. Тийм учраас сүүлийнх нь сүүд байгуулсан компани энэ өөрийнхөө нэрийг өөрчилсөн. Тэгээ 17 онд тэр журмын дагуу яваад Харус ундраг гэж нэмэгдэж байх юм. Тэгж батлагдсан. Энэ бол өөрөөсөн бүртгэлийн байгууллагатай холбоотой. Нэрийн давталтай холбоотой. За нэрний хувьд бас нэлийн асуудал байх шиг үнэ тий. Тэгээ энэ дээр бол за мэдээж хувьцаат компани нээлттэй хувьцаагаа арьж байгаа ойлгомжтой. Энэ өөрөө нээлттэй хувьцаат биш орон нутгийн өмчт юм уу Батэрдны юм алтан очрох учраас хязгаарлалт хариуцлагатай байх нь зөв. Гэхдээ энэ дээр яг хөрөө одоо Мөнхбатын өмчт хасуу хязгаарлалт хариуцлагатай хувьцаат компани гэж нэрлэдэггүй учраас энэ орон нутгийн өмчт гэдэг нь хасчул яадаг. Зүгээр ундраг хээ компани. Одоо дөрвөн юмн дээр бол орон нутгийн өмчт нь явуул хууль дээр нийцэх юм л гэж үзэж байгаа. Тэр өөрчлөлт тэр нэр өөрчлөгдсөн өмчийн газрын дараа сая хэлчихлээ.
Ундраг гэдэг нэр одоо манай энэ ундраг компаниас өмнө Баян зүрх төр нэг аж ахуйн нэг авчихсан учраас нэргийнхаа давхарлын төсвийг ярьдаг. Тэгээ 10 ундраг болсон юм байна. Зүгээр орон нутгийн өмчт үйлдвэрийн газар гэдэг нь зүгээр тогтсон юм байна. Ар ус ундраг хязгаарлагдсан хариуцлагатай компани дүрмийг шинжилэн батлах тухай Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн төвийн удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-11, 35.1-12 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дахь хэсэг, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77-гийн 1 хэсэг, хот суурин, усан хангамж, ариутгах татваргүй ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1-3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын ээж 5 дугаар хурдаанаас тогтоох нь 1. Ар ус ундраг хязгаарлагдсан хариуцлагатай компанийн дүрмийг хавсартаар шинжилэн баталсагай. 2. Батлагдсан дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлж хэрэгжлэн хяналт тавьж ажиллахыг аймгийн засаг дарга эм бачиргал даалгасгай. Хурлын дарга Б бачиргал. За ар ундраг хөлтэй компани төлөөлөл үйлдвэрлэх зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудал. За энэ ар ус ундраг компаниуд Арангаа аймгийн хувьд ялангуяа цэцэрлэг хотын хувьд маш чухал одоо байгууламж. Ариг одоо улсын үндэсний аюулгүй байдлаас одоо энэ зэрэгцээ том байгууламж аа. Тэгэхээр яг хуучин уламжлалаараа бол энэ өмчүүдийг алан тушаалаар нь ингээд батлах юм байна зэрэгүүлэгчтэй тийм ээ. Тэгээ энэ дээр нэг яг сан даруу дээр их болцгийг таа хүмүүс дэмжиж өгөрөө. Энэ өөрөө цэцэрлэг хотын одоо өмч болно шүү дээ. Ер нь явандаа цэцэрлэг хотын тэгэхээр энэ цэцэрлэг хотын талаас нь юм уу Эрдэнэ болгоны талаас нэг төлөөлөл байс хурлын дарга ч юм уу одоо дарга гэдэг юм уу тийм чинь бас ухаан хотын нөхөд дэвсгчээр байгаа гэдэг утгаар нь хэлж байна. Одоо эзэмсэж байгаа ч гэдэг юм уу тийм. Хоёрдугаар энэ аймгийн иргэдийн хурлын төлөөлөлт гэж байх шаардлагатай. Энэ одоо хин чинь нэрээрээ батлагдах гэдэг шүү дээ. Тэгээ иргэдийн хурлын төлөөлөлт гэдэг нь одоо бий байх юм уу энэ цэцэг отгон жаргал байх юм уу мэдэхгүй шүү. Тэгээ ийм бүлэг юм яа. Тэгээ би зүгээр ингэж бодож байна. Одоо цэцэрлэг хотын Эрдэнэ болгон сумын иргэдийн төлөөллийн хурлын дарга гэдэг авч. Тэгэхээр энэ хурлын төлөөлөгч гэдгийг орно. Тийм ээ? Засаг нь байх юм уу? Би заавал одоо засаг гэж байгаа юм. Засаг бол бас хурлын дарга засаг дарга хоёрын нэг нь энэ хурлын төлөөлөгч гэдгийг орно. За тэгээд улсууд одоо бас хүнсний асуудлыг барих юм бол хөдөө аж ахуйн газраас авах ч юм болохгүй байхгүй тийм байна. За ийм зүйл авдаг юм уу? Хоолой та хөдөө аж ахуйн газар яах вэ? Чимээ хүнсний аюулгүй байдал шүү. Одоо Эрдэнэ болгон сумын иргэд эрүүл зүйр усаар хангах сав санхлаж бас хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тэд нарийн биш шүү. Тэгэхээр энэ иргэдийн хурлын төлөөлөгч гэдгийг орно. Эрдэнэ болгон сумын засаг дарга юм уу? Яг шүү. Батэр дараа та хэлээс засаг дарга гэсэн. Засаг дарга гэдээ оруулъя гэсэн үг байна. Ар ус ундраг хязгаарлагдсан хариуцлагатай компани төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэг түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-11, 35.1-12 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 хэсэг, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77-гийн 1 хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын ээлж 5 дугаар хурдаанаас тогтоох нь 1. Ар ус ундрах хязгаарлагдсан хариуцлагатай компани төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр дараах албан тушаалтнуудыг томилсгой үүнд төлөөлөл удирдах зөвлөлийн дарга аймгийн засаг даргын дэд бүтц эдийн засгийн асуудал хариуцсан орлогч гишүүд аймгийн засаг даргын хамгийн газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга аймгийн засаг даргын хамгийн газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга аймгийн засаг даргын хамгийн газрын санхүү төрийн зангийн хэлтсийн дарга Эрдэнэ болгон сумын засаг дарга аймгийн ерөнхий архитектор орон нутгийн өмчийн газрын дарга 2. Төлөөлөл удирдах зөвлөлийн үйл ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж ажлаа аймгийн иргэдийн төлөөлчдийн хурд тайлгж ажиллахыг төлөөлөл удирдах зөвлөлийн даргад даалгасгай. Хурлын дарга Б бачиргал. Газрын үнэлгээний бүсшил газрын төлбөрийн хувь хэмжээг шинжлэн тогтоох хоёр тэлэг аймгийн засаг дарга баталгал танилцуулнаа. Тэхүү. За асуудлыг уншуулахгүйгээр шууд асуулт саналдаа орох гэсэн төлөвлөс гараа өгнө. За уншихгүйгээр шууд одоо асуулт. За энэ итгэлцүүрээр хувь хэмжээ тогтоох тухай санал сумуудаас орж ирсэн байна. Энэ орж ирсэн хүснэгтийн 4-р багнанд төлбөрийн хувь хэмжээг тогтоосон итгэлцүүр гэж.
За энэ янз янзын тоонууд байна. Тухайлх юм бол гэр бүлийн хэрэгцээнд зориулттай газрын төлбөрийн итгэл хувь хэмжээ гэдэгт Батцангэл сум, Тариалт сум, Чулууд сум. За ингээд хойшоо бас юмуд байгаамаа худалдаа одоо бүх төрлийн үйлчилгээний газрын төлбөрийн ихтгэлцүүр гэдэг. Тэр нь бас Батцангэл сум, Цэнхэр сум, Хайрхан сум. За гэх мэтээр ингээд нэг Батцангэл сумтай холбоотой энэ нэг хүснэгтийн өгүүлбэр дээр саяны ихтгэлцүүр бүгд нэг байгаа. Энэ бол миний ойлгож байгаагаар ер нь ард түмнээс авах мөнгө гэж ойлгож байна. Жил болгоо аав. Тэгээ ингээ яагаад зарим сумууд нь техниктэй, зарим сум нь нэг тэгтэй байгаад байна вэ? Энд одоо бас ямар ялгаа, ямар учраас ингэж тавиад байна гэдэг одоо ийм асуулт байна. За 2019 оны 11 сард 7 сард газрын төлбөрийн тухайд өөрчлөлт ороод бүх сумдууд 2018 оны 18 онд сумын хурдаараа за 17 онд өөрчлөлт ороод 18 онд сумын хурдаараа дээд доод хязгаар батлаа газрын төлбөрийн үнэлгээгээ тогтоосон байгаа. За энэ оны хувьд яагаад аймгийн иргэдийн төлөөлчдийн хурдаар оруулахаар болсон гэхээр ахаад 2021 оны 7 сарын 7 өдрийн Монгол Улсын их хурлын хуралдаанаар газрын төлбөрийн доод хязгаар батлагаар газрын төлбөр тогтоох болсон. За энэ оны 22 оны газрын төлбөрийн хувьд болохоор газрын төлбөрийн иргэн ажлыг байгуулж эзэмшүүлсэн ноогдуулалт хийхдээ энэ үнэлгээгээр ноогдуулсан учраас газрын төлбөрийн тухай хууль, газрын тухай хуулийн дагуу аймгийн хурдаар оруулж байгаамаа. Энэ болохоор сумын санд явдаг. Хот суурингийн үнэлгээ гэр бүлийн хэрэгцээ 0.1-0.3% гэх сумдууд удаа үйлчлэгээр нь болохоор 0.1-1% гэхээр яг энэ хязгаартаа сумдууд өөрснөө тогтоосон, хурлын тогтоолт ирсэн юм. За энэгээр бид нар сумдуудынхаа сандыг хүндэтгээд сумын хурцлаг дарга сумын газрын даамдуутай захимаар хэвцүүлэг хийгээд урдсан байдлаар энэ сандаар нь оруулъя гэж 22 оны газрын төлбөр одоо энэ сандаар явна гэсэн. Цаашдаа оны эцэст энэ газрын төлбөртэй газрын зориултыг харгалзаад, мөн газар зүүн байрлалыг харгалзаад, тэгээд сумын төв инженерийн дэд бүтцийг харгалзаад үнэлгээг нь өсчиж тэгээд сумын онцлог байдлыг тохиолдоод оруулж ирэхээс үүрэггүй. Энэ оны хувьд одоо ковидтай холбоотой тэгээд бүх юм одоо болцсон болохоор 22 оны 1 сарын 1-ээс энэ газрын төлбөрийн хуулийн энэ заалт хэрэгжиж байгаа болохоор оруулж байгаа шүү. Тэгээд та бүхэнд үзээд ингээ батж өгнө. Энэ батлах ёстой болоо. Яг 2022 оны 1 сарын 1-ний өдөр гэхээр энэ хууль маань хийгдээ. Энэ аймаг хурдаараа дараа нь нэмэлт өөрчлөлтөөр харин шинжилгээд ингээд амрын 4-р удирдаа 23 оноос нэр үүсэж ийм саналтай. Тийм учраас Батэрдэн төлөөлөгч даргын хэлгээр сумдууд янз бүр төлөвлөрийн хооронд явдаг. Ард нь хамгийн сүүлийн тавсан зам шугамчтай орж ирдэг. Зам шугамчнаас төлбөр авахаар орж ирж байгаа энэ нууд засгийн газар тогтоод өөрөө батцсан орж ирдэг. Тэрийг бас та бүхэнд мэдээлэл болгоод тэгээ бас хавтартаар явъя. Энэ дээр харин төмөр зам бас ороод ирсэн. Холбооны шугам агаар эрчим хүчний агаарын шугамудаас аваад. За ахтаа энэ гэрээ байгуулсан гэрчлээ олгосон газар дээр сахна. Шууд бас энэ аймгийн төв сумын төвийн одоо газруудын гэрээ гэрчлэгээгүй одоо элчийн одоо дулааны шугамаас авах үндэслэл авах. Заавал эзэмшүүлсэн байж гэрээ гэрчлэгээдэд эрхтэн ханх үүссэн байгаа дээр савнаа. Шилэн хайплуудаас авна бас ингэж одоо эзэмшүүлсэн нэлээд газрууд. За аймгийн хэмжээнд нь улсын чанартай зам болдог олон улсын чанартай зам гэж нэрлэж байгаа дээр манай аймаг дээр дайрын өнгөрт байгаа 328 зам. Ерөнхийдөө бүх судалгаанууд тооцоонууд гарцсан явж байна. Эний гэрээ гэрчлэгээтэй байж газрын төлбөрийн эрх үүснэ гэх. Ийм судалгааны ажлуудаар манайх нийтээ бас аж ахуйн нэгж байгууллагатай хамтран судалгааны ажлууд аваад хийсэн. Ингээ явж байгаа. За, саналтай төлөөлөгч байна уу? За, мөнгө хот төлөөлөгч, Зэрнэдэн төлөөлөгч, Батэрдэн төлөөлөгч. Өшөө саналтай төлөөлөгч байна уу? За, яахгүй энэ гурван төлөөлөгч саналаа тавчлын дээрээс гараа өгч. За.
За саналаа хэлээрэй. За энэ худалдаа үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинжилэл, татврын тухай хууль, компани тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоо хийгдэж байгаа хэлэлцүүлэгдээ тухайн одоо аймаг орн одоо Улаанбаатар хотын нөгөө төвлөрөл сааруулах энэ төр гэдэг бүхий л зөндөө олон одоо зүйл заалтуудаа одоо ялангуяа аймаг орн нутагт одоо компани үүсгэж байгуулж үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тухайн одоо газрын төлбөрөөс нь тэгж хөнгөлнөө тэгж чөлөөлнөө гэдэг ингээд зөндөө олон зүйл заалтууд байж байгаа. Би одоо Эрдэнэ болгон сумын одоо гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын төлбөрийн ихтгэлцүүр гэдэг Эрдэнэ болгон сум 10 төгрөг гэдэг оруулчихсан байх шиг байна л да. За тэгээд 1.4 гэдэг ингээд бус сумуудыг харахад за ингээд энэ бол иргэдийн төлөх мөнгө тийм үү? Тэгээд бэ мөнгөтрага арай бага байж болохгүй байсан юм уу? Тэ арай за дээрээс нь аймгийн төвдөр хөдөө аж ахуйгаас бус үйлдвэрлэлийн зориулалтаа одоо юуны ихтгэлцүүр гэдэг анны ард талд нь ажилласан баха. За шугамшүүлж юм. За ингээд ер нь бол одоо ялангуяа Эрдэнэ болгон суманд энэ үйлдвэрлэл хийх гэж байгаа бизнес хийх гэж байгаа энэ газрынхын ихтгэлцүүр, газрынхын үнэлгээнүүд өндөр юм шүү. Түр ямар янз бүрийн татвар матураас хөнгөлөөд ингээд байж чадахгүй шүү дээ. Дэмжин л гэдэг юугаараа дэмжидгийг. Яг одоо энэ өнөөдөр биднэрт энэ ихцүүн өнөөдөр биднэрт төлбөрийн газрын төлбөрийг бий болгодог ихцүүн өнөөдөр биднэрт бий болсон энэ цаг хугацаанд уул бизнесээ дэмжих гэж байгаа бол энэ төлбөрүүд дээр одоо тэр хуулинд заагдсан хамгийн доотлын хэмжээ ямар хэмжээ байдгийг тэрүүгээрээ л уул нь явах юм бол энэ бизнес эрхлэгчдэд энэ татвар төлөгчдөд олгож байгаа том боломж юм байгаа юм шүү. Тэгээд одоо ингээд зайлшгүй заавал одоо юу яаж хийж заавал одоо баталж ингэж энэ эрх зүйн хэрэгжих юм бол одоо энэгээрээ баталдах байх. Дараач байгаа юм дээр энийг жоохон хараач гэж ингэж хэлж байгаа. Бацэг сум одоо юу гэдгийг хуулийн дээр байгаа хамгийн доод түвшингөөр бүрэл дэмжлэг шүү дээ бид нарт. Доод түвшингөөр сумын иргэдийн хурд үнэлгээгээ тогтоогоод гаргаад өгсөн байхад аудит очиод акт тавиад ингээд нодлонгийн төлсөн газрын төлбөр дээрээс өчнөө олон төгрөгийн газрын зөрүү гараад ирчих. Тэгээ энэ жил тэрийг төлж байгаа. Ийм юм дээр дараачих юм дээр ялангуяа энэ нэг төрөөс ялангуяа хувь хүн буюу бизнес эрхлэгчид олгох боломж эрх зүйн бидэрт байгаа үедээ бол боломжоор нь дэмжиж байгаа ч гэсэн ийм сандыг хэлсэн. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ ихтгэлцүүрийн хэмжээнд сумдад өөрсдөө тогтооцсон юм шүү дээ. Тэгээд тогтооцсон юмыг бид нар энд нэгтгэж баталчих гээд байгаа юм уу? Энэ нэг ийм асуудал байгаа байхгүй. Одоо манлын хөлөө татвар өмнө ярьж ирсэн. Тэгээд мэрэгжлийн байгууллагууд сумын одоо нутгийн өөрөө удирдах байгууллага болон засгийн тамгын газруудыг мэрэгжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах тал дээр ер нь анхааралтай бас юумөр одоо тэр мэдээлэлээрээ сайн хангаж зөвлөгөө өгч ажиллавал тэрийгээ сайн хийвэл ийм асуудлууд бас харьцангуй баг гарах болов гэдэг зүйлийг би өмнөх хурал дээр ярьж байсан. Энэ дурлал дээр ч гэсэн дахиж ярих гэж бодож байна. Тэгэхээр яг одоо энэ газрын төлбөр одоо жишээ төвшрүүлэлт суман дээр метр квадраттай худалдаа үйлчлэгээ эрхлэх 1000 метр квадраттай хүн бол 2000 төгрөг төлөх нь. Хайрхан суман дээр бол 20000 төгрөг төлөхөр. Энэ нэг ийм одоо 10 дахин илүү тэрнээс ч илүү ийм одоо зүйлүүд бас ажиглагдаад байна. Яг нь нутгийн өөрөө удирдах байгууллага иргэдийн хурал ихтгэлцүүрийн хэмжээнд баталж байгаа ч гэсэн аймаг орон нутаг энэ бизнесээ дэмжих бодлого байгаа юм уу, газар тариалангаа нэмэгдүүлэх юм уу, яах гэдэг чинь бүх юмтайгаа холбоотой шүү дээ очих уу гэдэг. Тэгээ ер нь бол одоо газрын төлбөрийн өндөр байлган бага байлган ерөнхий бодлого гаргаад энэ дээр одоо манай газрын харилцааныхан бас сундуудад юу гэдэг явуул бас харьцангуй ийм одоо интервал
ихтэй ийм зүйл гарахгүй болов гэж бодоод байна. Газрын үнэлгээний бүрчлэл газрын төлбөрийн хэмжээг шинжилэн тогтоох тухай Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ийн 1-ийн 10 дахь заалт 48 дугаар зүйлийн 48-ийн 1 хэсэг газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1-ийн 3 дахь хэсэг засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоодыг тус тус үндэслэн аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ээлжид 5 дугаар хуралдаанаас тогтоох нь 1. Аранга аймгийн нутаг дэвсгэрийн онцлог байгаль экологийн хэв шинжийг харгалзан төрийн өмчийн газрыг эзэмшүүлж ашиглуулсны газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын төлбөрийн ихтгэл газрын төлбөрийн хэмжээ хил зааг солилцлыг 1-р хот тосгон бусад суурин газрын төлбөрийн ихтгэл хувь хэмжээ хил зааг солилцол 2-р өдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн ихтгэл хувь хэмжээ хил зааг солилцол 3-р өдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн ихтгэл хувь хэмжээ хил зааг солилцлыг 4-р зам шугам сүлжээний газрын төлбөрийн ихтгэл хувь хэмжээг 5-р хавцартаар тус тус баталцгаая. 2. Газрын төлбөрийн бүрчлэл, ихтгэл зүйр, газрын төлбөрийн хэмжээг мөрдүүлж хэрэгжлийг зохион байгуулж ажиллахыг аймгийн засаг дарга энэ бачаргалд үүрэг болгосгоё. Хурлын дарга Д бачаргал. За дараагийн асуудал. Барилга шилжүүлэх тухай. За энэ хэлцэж байгаа асуудалтай холбоотой өчигдөр Монгол Ардын намын бүлэг хуралдаад хурлын даргад бичиг хөрвүүлсэн байгаа. За энэ хэлцэж байгаа асуудлын хоёр асуудал байгаа. Барилга шилжүүлэх гэдэг энэ хоёр дахь асуудлыг одоо хойшлуулж өгөөч гэсэн юм хүсэлтэй байгаа. Энэ асуудал бол цаг үеэ олоогүй байна. Өвлийн удиралд дулаан хангамж нийлүүлдэг энэ объектыг одоо хувийн байгууллагаас хувийн биш аж ахуйн байгууллагаас төрийн байгууллага шилжүүлж байгаа нь нэгдүгээрт одоо өнөөдрийн барьж байгаа төр засгийн бодлого концепцоо зөрчиж одоо эсрэг байгаа мэт юм. Нөгөө талаасаа одоо бас өвлийн удиралд яг эд одоо эдгээр 9-ийн одоо энэ удирал аж ахуйн байгууллагад одоо эзэмшилт нь байгаа, өмчлөлт байгаа халаалтын 100-ыг одоо төрийн байгууллага шилжүүлж байгаа нь зохисгүй үйлдэл юм аа. Энийг одоо татаж аваач гэж засаг даргад одоо хүсэж байна. Засгийн газрын 2020 оны 1 сарын 8-ны төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай гэдэг тогтоол байгаа юм байна. Энэ тогтоолын 8 дахь хэсэгдэр төрийн өмч туйлын этгээд хооронд хуваах шилжүүлэх эзэмшүүлэх асуудлыг тухайн газар дээр үйл хөдлөх эд хөрөнгийн хамт шийдвэрлэнэ гэдэг. Тэгээ энэ тогтоолын зарчим агуулгач тэр ер нь газрын тухай хуулийнхаа үзэл санаанд ч гэсэн тэр газар нь бол ерөөсөө суур үндэс нь байна. Тэгээ Арангад үйлдвэрлэлийн худалдааны төвч 100% төрийн объект театр энэ уурын 100 ч ялгаагүй. Халаалтын зардал нь театрын урсгал зардал дээр жилийн халаалтын үйлдвэрлэлийн 8 сард 28 сая 400 мянган төгрөгөөр батлагдаад театрын зардлаас энэ түл шалгалтын зардал гараад ингэ явж байна. Театрын ажилч удаа санал тавьсан. Намайг ажлахаас өмнө бас бичгээр асуудлаа оруулж ирсэн байлээ. Сая ч бас үйлдвэрлэлийн эвдэрхээ хамт орж ирсэн. За Арангад үйлдвэрлэлийн худалдааны төвийн 100 гаруй төлөвлөгчийн ирэх ашиг ерөөсөө хөндөхгүй энэ дээр. Халаалт ерөөсөө дагуулдахгүй. Энэ уурын 100 ажилтгаараа ажиллана. Уурын 100 гадна шугам сүлжээ шилжүүлэх тухай Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ийн 1-ийн 11 дахь заалт 48 дугаар зүйлийн 48-ийн 1 дахь хэсэг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77-гийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ээлж 5 дугаар хуралдаанаас тогтоох нь 1. Арангад үйлдвэрлэлийн орон нутгийн өмчт аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 254 сая 595 мянга 116 төгрөгийн балансын үнэмхий уурын зух гадна шугам сүлжээг Хөгжим драмын театрт шилжүүлсэгүй. 2. Уурын зух гадна шугам сүлжээг хүлээлцүүлэн орон нутгийн өмчийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг аймгийн засаг дарга энэ бачаргалд даатгасгүй. Хурлын дарга Д бачаргал. За барилга шилжүүлэх тухай Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ийн 1-ийн 11 дахь заалт 48 дугаар зүйлийн 48-ийн 1 дахь хэсэг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77-гийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ээлж 5 дугаар хуралдаанаас тогтоох нь 1. Орон нутгийн өмчийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ажлын контор
хуучны тариас сумын сум дундын нэгсэн эмнэлгийн амбулаторийн барилгыг тариас сум дахь 90 хайх аврах бүлгийн зориултаар аймгийн онцгой байдлын газар шилжүүлсүгэ. 2. Барилгыг хүлээлгэн өгч орон нутгийн өмчийн бүртгэд өөрчлөлт оруулахыг аймгийн засаг дарга эм бачаргалд даалгасгүй. Хурлын дарга Дэв Бачаргал. За ихэм төлөөлөгчдөө бид өнөөдөр шинжлэн батлагдсан засагчлагаа нутагтны түүний удирдлагын тухай хуулийн дагуу ээлж суралдаанаа хуралдуулж төлөвлөсөн асуудлаа амжилттай хэлэлцэн шийдвэрлээ. Суралдаанд идэвхтэй оролцсон төлөөлөгчдөө баярлалаа. Эхэн төлөөс та сар шиндээ сайхан шинлээрээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн 5 дугаар суралдааны хаасныг мэдээлье.